ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Хорвоо буруутай гэж үү? Өгүүлэлэг. Өглөөний наран дээр хөөр мандаж, тоон завсраар шинэ өглөө ирж буйг илтгэх мэт гэгээ татуулан тусна. Өөрөө нүүрэн дээр нь нарны туяа тусгад сэрхгээ чадахгүй хэвтэнэ. Үүд онгорхой байгаа бололтой. Гадаа үнэ мал мөөрөлдөн хөдөө талын ижил тасал болсон анхлуун цэвэр агаар хамар цоргих нь нэн тааламжтай. Тэрээр нүдэн ухалсаар хамаг бие тэнэлгэн нэг сайхан сунаагаад өндөөтөл ээж нь аль хэдийнэ босчихсон цай үйд сов. Өөрөө нэг өглөөч болов эртхэн босоод ээждээ цай чанаад өгчихгүй хэмээн өөрийгөө буруутгасаар бушуухан өндөөж, "Өө ээж, бас л өөрөө үнийгээ саагаа юу? Намайг дуудчихгүй дээ. Би ямар амралтанд ирсэн биш. Наам унтчихсан байна штэ. Ямар сайхан байна. Таныга гэрээ ямар их санава." Гээд хошуугаа унжуулан сайлын үнэр нэвчингсэн ээжийнхээ хүрэн тэрлэгэнд наалдан хүзүүдэн автал долгор охиноо зулаа дээр нь үнэрлэн үсийг нь элбингээ. "Иш, миний муу охин л ээжигээ гэх юм да. Амралтаараа ирсэн хүн жаахан амраад явалгүй яах вэ? Ээж нь ямар ганцаараа байж сураагүй ш. Ганцаарч болов ээжийнхээ цайг уугаад сайхан амраад яв охин минь. Одоо сургуулаач төгсөх болчихлоо. Нэг жил юу байх вэ? Муу эцгийн чинь үлдээсэн жаахан юм ямарч байсан охиныг минь сургууль төгсгчих байхаа. Миний охин их ядарсан бололтой хурхраад л унтаад байна лээ." "Пэ яана тийм үү? Ямар ичмэр юм бэ? Эмэгтэй юм байж хурхраад байхдаа яахав дээ?" Ингэж хэлээд тэр хоёр энээлдэн байтал цайж буцалж шинэхэн тогооны өрөмнөөс бялхтал хийн боорцог дэвтэн идлээ. Өөрөө цайлах хоорондоо ээждээ хотын сонин сайхан сургуулийн сонин гээд хуучилж байснаа хэдэн туглаа бэлчээрлүүлэхээр гарлаа. Өөрөө бусдын ладил эгэл даруухан хөдөөний бор охин. Тэрээр багаасаа морь мал дагаж явсных их иршүүд. Ганц ахтай. Ах нь багаасаа хот газар бараадан сургууль төгсөөд тэндээ гэрлээд суурьсан ажээ. Жилдээ цагаан сараар л нэг ирж золгоно. Өөрөө хотод ахиндаа байж болох боловч ааш муутай их нэртэй нь муудалцсан гараад дотуур байранд байх болжээ. Аав нь эрт өнгөрсөн болохоор өөрийн хувьд ганц санаж сарвай хүн нь ээж нь л билээ. Өөрөө одоо төгсөх анги. Зун болгон л ээждээ яарсаар гэртээ ирнэ. Энэ удаа ирэхэд ээж нь нэг л ядруу байх шиг харагдав. Тэрээр дотроо хөөхий ээж минь ганцаараа хизүүл байдаг байхаа да. Сургуулаа олигтойхон төгсчхөөд ажил хийн ээжигээ хажуудаа авчгаад нэг сайхан жаргаах юмсан. Ахаас өөр олигтойхон хүн байсан бол өдийд эхнэрийнхээ гарыг харалгүй ээжигээ хажуудаа авчихсан бөмбийл гэж байхгүй юу? За тэр хүний хэлэгч яах вэ? Тэрээр туглаа бэлчээж ус авчрангаа ийхүү бодож явлаа. Хоног хугацаач харавсан сум шиг өнгөрч нэг л мэтгэд 10-атхан хоноод буцах болчихсон байв. Яагаад ч юм ээжтэйгээ өнгөрөөсөн энэ хэд хоног нь түүнд дэдэндүү жаргалтай байлаа. Нэгэн орой долгор охинтойгоо ярьж сууснаа урд нь хизээч энэ талаар ярьдаггүй байж их л нухацтайгаар ийхүү хэлжээ. "Миний охин одоо нас биенд хүрлээ. Сургуулааш төгсөх гэж байна. Миний охинд үерхдэг хүү бий юу? Хэрвээ байдаг бол ээжээсээ зовох юу байх вэ? Хүн эрдэм нонтой болох хэрэгтэй хэдий ч бүсгүй хүнд чинь сайн ханы нөмөр өмг түшиг шиг чухал юм байдаггүй юм шүү дээ. Миний охин томоотой ээж нь сайн мэдэж байна. Тэглээгээд бусдаас хол хүндий найз нөхөдгүй зожиг байж болохгүй шүү. Чамайг ажаад байхад нь ерөөсөө найз нөхөд гэж юм ярихгүй юм. Ийм байж болохгүй. Миний охин гэлээ. Үнэндээ үүрээд хэлэх үг олдсонгүй.
өөрийн ирэхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Тэрээр 10 жил байхдаа сургуультай гайгүй нэр хүндтэй, найз нөхдөдтэй байсан. Харин оюутан болоод нэг орой ангийнхантайгаа танилцах үдэшлэгт орчхоод жаахан оройтод иртэл ах бэр ихч хоёр нь зэрэг загнан бүр гар хүрээд ав. Түүнээс болж өөрөө хүнтэй найзлахгүй, өөрийгөө хүн дээрвснээр түүнд үнэндээ одоо ангид нь дотнчлон найзалдаг хүүхэд байдаггүй. Долгор охиноо уйлуулсандаа сэтгэл зовон өөрийгөө буруутхан дэми юм ярьж байж охиноо уймруулв хэмээн дотроо шаналн суулаа. Түүнээс хэд хоногийн дараа өөрөө явах нь бүрд өгсөн тул долгор охиндоо ааруул базан ээзгээ үйж өрөм загсаан тос хайлаад тэр хоёр хэрэндээ хөөхөн завгүй байлаа. Тэр орой хоолоо идчгээд ээжигээ ажвал нүднийх нь гал сүүмийн цаанаа л нэг зовирлонгой харагдав. Ээжээ, та зүгээр үү? Царай чинь нэг л базаахгүй харагдах чинь. Өвдөж барайгүй зү. Охиндоо нуулгүй хэлээрээ. Ээж нь зүгээрээ. Жаахан хүзүүл хөшөх янз ороод байна. Одоо ч хөгшрүүд баргийн эмний ая даахгүй болоод байна уу да. Миний охин юундаа санаа зовх вэ? Энэ халуунд л ингэж байгаа биз хэмэв. Өөрийн дотор ч онгойн өвчин хууч хэлэх нь бүүхэл хамрын ханаад ч хурч үзээгүй шахам чэрэг биетэй болохоор тэгсгээд өнгөрлөө. Явхаас 3 хоногийн өмнө өөрөө мөн л өглөө басан усанд явчихад гэртээ иртэл ээж нь харагдсангүй. Гайхан ээж тийшээ харвал аргал түүхээр явсан бололтой арг нь харагдахгүй байв. Өөрөө хүйтэн зэлгэн хярам залгилчхаад гэр доторх ойр зүрийн ямаа цэвэрлэн хэсэг удсан ч ээж нь ирдэггүй. Тэрээр гайхан өөрийнхөө ирсний эсрэг зүгт хойноос нь явлаа. Гэтэл нэг дов даваад харвал тэр тэнд нэг бөөн бараа юм газар хэвтээ харагдах нь тэр. Сайн харснаа ээжийнхээ хүрэн тэрлэгийг таниад арай химэн бодохын зэрэгцээ нүднээс нь нулимс бөмбөрөн ээжээ химэн хар хурдаараа бүдчихэнгүй лээ. Өөрөө гүйсээр ээж дээрээ очвол ухаангүй хэвтэж байлаа. Тэрээр уйлан өргөх гэтэл даасангүй. Арга нь барагдан ээж тийшээгээ харвал аз болж ойролцоо нэг зүс мэдих залуу явж тааралдав. Хоёулаа арайхийн өргөн түүний морин дээр хэвтүүлэн түшээд гэрлүүгээ яв. Залуу орон дээр долгорыг хэвтүүлээд эмч авчирхаар яаравчлан гарлаа. Өөрөө уйлан ээжийнхээ гарыг атхан "Ээж, та битгий охиноо айлгаад байл да. Та минь ханаад ч хурч үзээгүй шахам хүн юу гэж ийм хурдан өвөх юм бэ? Таныгаа гомдоосон бол уучлаарай. Миний ээж, та минь нүдээ нээчгэлдэ. Нөгөө сайхан инээ дээрээ охиныгоо нэг харчхал та. Би таныг одоо орхиж явахгүй. Хоёулаа хамтдаа л байна. Та зүгээр л ядраад унтаж байгаа тийм ээ? Охиноо хүлээж байхгүй. Тэгвэл хоёулаа хамт аргалж яваад би таныхаа дуулах дуртай дууг хамтдаа дуулж өгнө. Миний ээж, та минь байхгүй болчихвол гав ганцаараа би яах юм бэ? Тэрээр энгэрийг налан уйлан байснаа гэнэт нэгийг санан зүрхэн тушаан чагнавал тэртээ мухарт бүдэгхэн цоглох сонсогдов. Гарынхан судсыг барин үзвэл гарынхан алга халуу шатсан судсныхан лугшилт үл ялэг мэдрэгдэнэ. Өөрөө нулимсаа харчин үсээ арагшаа илбээд алчуур хүйтэн усаар норгож духан дээр нь тавьтал ээжийнх нь хамаг хар хөлс зутгчихсан байв. Тэрээр хуурай алчуур аван арчиж өгөөд дээлийг нь наас цааш нь эргүүлэн арайхийн тайллаа. Тэгээд ээжигээ зөөлөн гихч нь удаан үнсээд охин нь сайхан цай чанаад хар шүл хийгээд өгье. Одоо имж ирж байгаа. Муу ёртой юм уйлаад химэн өөртөө хэлэн бушуухан босоод гал өрдөн цай уйлаа. Цайч буцлан гаргаж байтал ээж нь яраглах шиг болов. Эргэн харвал ээж нь нүдээ нээчихсэн ямар нэг юм хэлж буй бололтой ам нь өмөлцөн. Өөрөө хажууд нь очин аманд нь чихээ наан сонсхийг хичээсэн боловч хий хуржигнэхээс үл хитэрнэ. Өөрөө миний ээж та битгий юм ядарчихна. Ам нь хатаж байна уу? Охин нь сайхан цай чансан гээд халбгаар цай хөргөн аманд нь хийж өглөө. Долгор хөдлөхийг хичээсэн ч нүдээ хөдлөх нь хүртэл хүнд оргон бие нь яг л хүний хаятай өөрт нь үл захирагдана. Долгороо 3 халбгаас илүүг ууж чадсангүй.
амаараа буцаан гаргаад байв. Урд нь сандран бүндгнөх охиноо хараад ингээд орхиод явлаа гэж үү? Яан да миний муу бор охин, надаас хойш. Нэгч болов игч юм уу? Өөрийг нь гих хөнгүү ядахтаа ах нь олигтойхон юм байсан бол би юундаа хоргодож санаа зовх вдэ. Энэ муу охин л надаас хойш хэцүүднэ. Охиндоо нэгч болов үг хэлчих юмсан хэмээн дотроо шаналн хийл хуурай ансаг норгон хэржигнэхээс хэтрэхгүй болсонд өөртөө гутран хэвтэнэ. Үүрээ ээжийнхээ нулимсыг арчиж өгөөд дагаж уйлж хямруулж болохгүй шүү хэмээн шүдэ 100 арайхийн нулимсаа дотгошин залгиж байхдаа өөрөөсөө ийм их дэвчээр гарч байд гайхсаар байлаа. Гэвч энэ удаа түүнд олон юм бодох цөхөө байсангүй. Ээжийнхээ доор хуурай даавуу дэвсэж өгөөд алчуурыг нь солин үнсэхдээ яагаад ч юм энэ л ариухан дахин давтагдахгүй сайхан үнрийг хизээч мартахгүйгээр өөртөө шингээх гэж буй мэт удаан гихч нь шуналтай үнслээ. Ээжээ та сайхан амарч бай. Охин нь хурдхан шиг хар шүл хийгээдхий. Эмнэлэгт очиод үлсэнгээд өндийхтөө өөдрүү хялмхийн ямар удаж байна хэмээн бодоод хоолой хийхээр маха татлаа. Тэрээрээ байн эргэн хартал ээж нь түүний хөдөлгөөн бүрийг харан хэвтэнэ. Өөрөө ч аль болох цоглог байхыг хичээн ээжийнхээ хамгийн дуртай дуу болох 15-ны сар хэмээх ардын дууг аялан эмнэлэгт очиод хэрэг болох ойр зургийн юм давхар бэлдэж байлаа. Нэг мэдсэн гал дээр нь шүлэн дэврэн гэрээр нэг хиншүү ханхлав. Өөрөө шүлөө гарган дээр нь тунсан нэтгийг нь аваад ээжийнхээ аманд халбагдан хийж өглөө. Санаа дагаад штэгсэн үү, ээж нь овоо гайгүй болж байх шиг санагдана. Долгор охиноо үнсий хэмээ ойртуулан зулаа дээр нь удаан үнсэн хамаг хүчээр шавхан сул дуугаар миний охин хизээч амьдрал цөгөрч бууж өгч болдоггүй юм шүү. Юу ч тохиолдсон маргааш гэдэг өдрийг мартаж болохгүй. Зоригтой, ухаантай байж хүн чанараа хизээч бүүгээгээрэй. Яаж ч явсан хэн нэгэнд хар буруу санаж, атгах санаа агуулгүй, уужим хүлээцтэй байгаарай. Ажлын хүндийг гололгүй хийж сэтгэлийн хаттай яваарай. Ингээд амьсгаадан амаа шилэмдэв. Өөрөө чимээгүй сонсож байснаа. Ээжээ, охин нь ойлголоо. Тэгэхдээ та яагаад ийм юм яриад охиноо айлгаад байгаа юм бэ? Энэ эм чинь ямар уддгийм бэ? Хоёулаа эмнэлэгт очиод та идэгнэ. Тэгээд дандаа хамт байна хэмээн өөрийн ирэхгүй уйлчхав. Долгоороо муухан мушээснаа ингэрлүүгээ харав. Өөрөө мэдэх болохоор тайлад тавьсан дээлийнхэн дотор талд байх жижиг халааснаас авдрын түлхүүр гарган өглөө. Өөрөө хизээч ээжийнхээ зөвшөөрлгүй энэ авдрын түлхүүрт хүрдэггүй үлээ. Долгоороо нэг юм хэлж байгаа бололтой амаа ангалзууснаа гинэт хэг химэн уртаар амьсгаа аваад толгой нь хажуу тийшээ гулдайн гар нь сул унжаад ирлээ. Өөрөө түлхүүрийг нь өөрийнхөө халаасанд хийх хоромхон агшинд ээжийнхээ эвгүй дуугарсанд чочин харвал царайн цайгаад гар нь унжаад нэг л биш болоод ирлээ. Тэрээр орь дуу тавин ээж химэн налан унтал хин нэгэн түүнийг түшин авлаа. Эмч ирсэн ч нэгэнд хоцорчээ. Яах гэж харуулт өгсөн хүнийг хөдөлгөж байгаа юм бэ? Эмчийн энэ үгийг л хагас дутуу сонссон өөрөө ээжигээ үгүй хийсэн юм шиг санагдахад гол дундуур нь нэг юм огшин ухаан алтан унлаа. Гэвч эмч шуурхай гэж болох бүхий л арга хэмжээг авсан ч долгор аль хэдийн эргэж ирэхгүйгээр энэ орчлонгоос бүр мөсөн нисэн одсон байлаа. Өөрөө ухаантай ухаангүй хоёрын хооронд энэ хэдэн өдрийг өнгөрөв. Хотоос ах нь эхнэрийн хамт яаралтай ирэн ажил явдлыг хариуцсан дуусглаа. Өөрөө хэдхэн өдрийн дотор нүднээс нь гарan цээжин дотор нэг л хоосон оргиод юм бүхэн утга учиргүй хар дарсан зүүд мэт болов. Ээжигээ хөдөөлүүлээд буцаж явтал бэр их чинь жигтэйхэн сайхан аашлан чухам өөр хүн болчих уу гэмээр найланхаа байлаа. Гэвч өөрөө энэ бүхнийг анзаарсангүй. Яах гэж ээжигээ тэгж их хөдлөгөө хэмээн өөрийгөө зөвхөн буруутгасаар.
Тэрээр ээжийнхээ дээлийг нөмрөн үнэрийг нь үнэрлэн буруу хараад унтаж буй дүр үзүүлэн хэвтэнэ. Гэтэл бэр их чинь ахтай шивнэн ээжийн энэ авдрын түлхүүрийг чи дүүгээсээ авахгүй мó? Ямар авдартай чигээр нь орхих биш. Дээхэн үед ээж надад нэг ам алдаж байсан юм. Өвгний хураас нь жаахан юм муу охиныг минь амьдралтаа золгуулчих байхаа гэж. Тэгэхээр ээж хоосонгүй л гэсэн үг. Энэ авдартаа л хийсэн байж таарна. Одоо үүрээ бид хоёрыг дагаж явна. Айлд зүгээр толгой хоргодож болохгүй зү. Хоёулаач гэсэн олон ялах нойтон хүүхэдтэй амьдрах гэж ядаж яваавс. Тэгээд чи бас нэг хүүхэд нэмчин. Миний өвгөн юун төлөө ганц ах нь үлээ дээ. Гэтэл зандан хүү эгдүүцэн. Чи чинь эрүүлв. Ээжийг хөдөөлүүлээд нэг ч хоноогүй байхад ийм юм ярьж байхаас ичгүй байна уу? Арайчтэй. Чи яагаад над руу хашгичаад байгаа юм? Би үнэн л юм ярьж байна. Тэглээгээд өгсний хойноос өөхөх биш. Одоо чи л охин дүүгээ гихгүй юм бол өөрхөн тэгэх юм. Чи тэгээд энэ юм мэдхгүй нэлх охин дүүгээ энд нь ингээд үлдэх гэж байгаа юм уу? Эсвэл бүх юмыг нь өгөөд мөрөөр нь тавьж замыг нь алдуулах гээв? За энэ удаа яахыгаа би мэдэж байна. Олон юм яриад байлгүй унт гэж анх удаага эхнэрлүүгээ ширүүхэн дуугарлаа. Хорлоо гайхан нүдээ их болгон зандан хүү рүү хараад нэг юм хэлэх гэснээ болон амаа хамхиад ороо нужигнуулан хүнд биеэ эргүүлэн буруу харан хэвтэв. Өөрөө энэ хоёрын яриаг сонсоод арайчтай хэмээн бодож ээжийнхээ түлхүүрийг чанга атхан дээлэнд нь нүүрээ наан шөнжөнгөө уйлан нойргүй хонов. Маргааш нь гэр доторхыг янзлан явдал суудалтаа бэлтгэцгээлээ. Өөрөө ахыгаа нэг юм хэлэх гээд дөлөөд байгааг анзааран өөрөө авдрын өмнө очиж онгойлгон ээжийнхээ гих юмыг гаргаж үзвэл олигтой хувцс гоёл чимэглэл гээд байх юм юу ч байсангүй. Улсын баяр цагаан сараар өмсдөг хоёр дээл мөн анх мэдээ орох цагаас нь л зүүж байсан сүүжин эмгээ нандинан хөвөнд бон хийсэн харагдана. Өөрөө нэрээ энэ удаа эрэхт нь салгадгүй байсан эмгээ ёор зүгээгүй байсныг нэхэн саналаа. Аав нь хот руу хуралд явж шагнуулаад ирэхдээ ээжд нь алтан сүүжин эмэг авч өгч байсныг тодхон санаж байв. Тэрээр эмгийн ширтэнгээ бодол дарагдан суутал ах нь хажууд нь ирэн санаа алдаад чи өөрийнхөө хэрэгтэй гэсэн бүхнээ авдаа гэд мөрийг нь алгадав. Өөрөө заа химээгээд ээжийнхээ хоёр дээл хайртай эмэг мөн жижиг дөрвөлжин хайрцагт нямбайлан хийсэн ээж аав хоёрынхоо хэдхэн зургийг тэр чигт нь авлаа. Тэгээд ах руугаа хараад миний авах юм боллоо гэд холдов. Зандан хүү хоосон шахуу авдрыг эргүүлж тойруулан ухаж байтал баруун хойд мухарт нь нэг төмөр бичээний хайрцаг харагдав. Санаанд ч орлогыг гарган онгойлгол баримтг шиг боодолтой зөөлөн юм байх нь тэрэ. Судар юм байхтай химээгээ задлан үзвэл хэдэн төгрөг толгойгоор нь нямбайлан эрэмбэлсэн харагдана. Тэрээр хүн харчихвэ гэсэн шиг бушуухан таглаад тэндээс босов. Аавынхаа одон медалийг бүгдийг нь үүрээ авч байхыг хорлоо харчхаад энэ төмрөөр одоо яадаг байна? Хогны нэмэр байгаадаа химэн эгдүүцэн бодоод амжив. Тэр гурав гэрээ суллан тэр хавьда олон хүүхэдтэй ядуу ээжийнх нь багын найз болох Дая буурлын дөгөөд Улаанбаатарын зүг хөдөллөө. Өөрөө жижигэрсээр алсран холдож буй буйраа эргэн харж нулимсаа тогтоож дийлэхгүй санаа алдан санааширсаар өсөж төрсөн өлгийн нутгийнхаа шороонд аавынхаа дэргэд ээжигээ мөнхөд нойрсуулан хамгийн сүүлд хэлж байсан үгийг нь хизээч мартахгүй гэсэн шиг амандаа давтан цээжний махаа зулгаан энергүй хорвоод гомдон хэлэх үгээ олохгүй гансран явна. Өөрөө хэдий хүсгүй байсан ч ахындаа ирэхээс өөр арга байсангүй. Тэрээр хичээлдээ яван тарангуутаа яг л өөрөө хүүхдтэй хүн шиг яарвчлан гэрлүүгээ гүйнэ. Ахынхаа 3 хүүхдийг зөөхөөс эхлээд гэрийн ажил гэж барагдах юм биш. Хажуугаар нь төгсөх анги гээд хичээл ихтэй. Сургалтын төлбөр нь нэхэгдээд хугацаа заан өгөхгүй бол сургуулиас гаргана гин. Нэг орой ах нь овоо эрт ирлээ. Бэр их чинь ирээгүй л байв.
Өөрийн ахтай хоолыг нь аяглан өгөөд өөдөөс нь хэсэг харж байгаад хулган байж төлбөрийн асуудлаа хэлж ээж уг нь амьдтаа миний дахиад 1 жилийн төлбөрийн байтугай мөнгө байгаа гэж байсан да гэтэл Занданхүү царай нь хүрэнтэн юу ч дуугарсангүй. Өөрөө ч ахыгаа мэдэх болохоор дахин тэр талаар ярьсангүй. Занданхүү ээжийнхээ авдарнаас авсан мөнгөөрөө эхнэртээ 1 байрны подвал түрээслэн оёдлын цех ажилуулахаар авч өгсөн билээ. Тэрээр одоо өгье гэсэн ч мөнгө байсангүй. Өөрөө ээж нэрээ тэр мөнгөө хаана хийсэн юм болоо? Надад л хэлмээр юм. Ах мэдэж байгаа юм болов? Эсвэл ямар ч мөнгө байгаагүй ээж андуурв? Тэр хоёр минь яаж л тийм их мөнгө хурааж амжих вэ? Ахныг арга бодож байгаа байлгүй хэмээн цагаахан бодол дотроо тээлээ. Занданхүү орой хорлоог тосож аваад харих замдаа өөрийн төлбөрийн асуудлыг хэлтэл хорлоо байдгаар уурлан 1 амьсгаагаар үглэж гарав. Би юугаа өгөх юм? Та нарыг тижээх гэж дээрээс нь энэ охин дүүгчин хүртэл авч явж байна. Чи яасан хүн өрөвддөггүй юм? 1 байгууллагын хаяа мансан унхайгүй нягтлан нэрнээс хэтрэхгүй чам шиг эр хүнийг ямар өрхийн тэргүн эцэг хүн гэдгийг. Авдаг хэд чинь хаана хүрдэг гэж бодно. Намааг ер нь яаж зохицуулж байна гэж чи бодож байна? Хэмээн тачигнаж гарав. Занданхүү өгнө бид хоёр яриад ээжийн мөнгийг үүрээд хэрэг болохоор нь өгнө гээцтэй. Хэмээн сулхан дуугарвал чи одоо л мөнгө төгрөг тооцож гээгүүлдэг болж гиндэ. Чи бид хоёрыг тусдаа гарахад бас өдийг хүртэл манай гэрийнхнээс баг гэлтгүй хэмлэж байсан мөнгөний дүн хэд гарах юм бол хэмээн үгэлсээр байлаа. Занданхүү яагаад ч юм дээлхгүйгээ мэдэх болохоор тэгсхийгээд дуугүй болов. Өөрөө сургалтын төлбөрөө өгч чадахгүй байсаар арга буюу жилийн чөлөө аван сургуулиасаа гарлаа. Тэрээр ахтаа гомдохын дээдээр гомдон хэлэх үгээ баран сууна. Өөрөөд найз нөхөдгээд ядаж нэг ч хүн байхгүй болохоор хэнтэйгээ ярьж дотроо онгойлгохоо мэдэхгүй аргаа барахтаа хашааныхаа банхартаа жаахан ярьж сэтгэлээ онгойлгодог байв. Нэг орой бэр их чинь халамцуухан орж ирээд эхэл сайхан найланхаа аашаар "Өөрөө миний дүү наашаа суу. Ах эгч хоёр нь дүүгээ сургуулийг нь төгсөх гэж хичээсэн боловч үнэхээр барсангүй. Миний дүү бодит амьдралыг нүдэрээ харж байгаа үсттэй. Цаан чинь юмны үн улам өсөөд амьдрахад улмал хүнд болоод байна. Чи өдөрт гэрт сууж байхаар эгчтэйгээ хамт ажил. Цалин мөнгөөж хурааж өөртөө зарцуул хэмээн анх удаага эмэгтэй хүн шиг эгч хүн шиг үг хэлв. Өөрөө түүнд үнэхээрийн баярлаж заа хэмээн зөвшөөрлөө. Ийхүү маргааш өглөөнөөс нь эхлэн бэр эгчтэйгээ нийлэн 3 хос хийх болов. Мэдээж хэцүү байсан ч багаасаа дээл ойж хөгцүү хөндлөн барьж сургасан ээжтэй л талархахаас өөр зүйлгүй. Тэрээр ажил хийдэг болсноос хоошоо цаг ч овоо хурдан өнгөрч мөн өөрийн гисэн цалинтай болно гэхээс баярлахгүй яж чадсангүй. Анхны цалинж 10 хэд хоногийн дараа буулаа. Өөрийнхөө хөдөлмөрөөр авсан юм хэмээн бодхоос л багч гисэн хэдэн төгрөгөн түүнд юунаас ч илүү эрхэн байлаа. Өөрөө цалингаа цүнхнийхээ доор хийн байн тэмдчин шалгаж явна. Автобуснаас буугаад яагаад ч юм дэлгүүр орон өөрийнхөө дуртай зүйлээ авч идмээр санагдав. Анхны цалинг өөртөө зориулна гэд тэрээр дахин цүнхээ дэлгэн мөнгөө хараад шэнэвтэрхэн 500-ийн дэвсгэрт гарган нямбайлан цүнхнийхээ арын цахилгаантай хэсэг тэгээд "Ээж, охин нь өнөөдөр анхны цалингаа авлаа. Танд дээжийг нь өгнө хэмээн өөртөөгөө ярин эхэл хөгжилтэйгээр өөртөө болон дүү нартаа амттан аван мөн нэг удаач болов хэмээн гэртээ талах ногоо авлаа. Хорлоо үүрэг загнаж гарав. Чи яасан цамаа охин бэ? Чамааг овоо юм болов гэсэн чинь хэнд ч хэрэггүй чихэр шоколад аваад хайран мөнгө. Түүнийхээ оронд 1 кг мах чирээд ирэхгүй яасан юм. Үүнээс хойш цалинг чинь би хурааж бай. Чи ойр зүрийн хэрэглээний мөнгө аваад надад хадгалуулж бай. Хэмээн хэлээд босон яв. Өөрөө ирэхгүй хоёр нүдийг нь улмас бүрхэн нөгөө сайхан өөдрөх сэтгэлээр авсан бүхэн нь одоо түүнд ямар ч амтгүй, утгагүй зүйл мэт санагдахад дүү нартаа хувааж өгөөд урамгүйхэн унтахаар гудзаа чирэн ороо заслаа.
Маргааш нь зах гарч хэдэн дутуу материалаа цуглуулад хөлдөж өгөх гэж байгаа хүн ажил дээрээ ирвэл хорлоо өөдөөснө. Чи өнөөдрөөс зах дээр гарч хослолоо зар. Би хөөцөлдөж байж арийнхын нэг газар олж авлаа. Чи хараад дулаан гэсэн хувцас өмсөд эргэж явуулав. Ингээд үүрээ хэдэн хослол аван бэр ихчээ даган зах дээр зогсохоор явлаа. Тэрээр ичиж байв. Ангийнх нь сургуулийнх нь хүүхдүүд явж байвал яана. Бас хөдөө сургуулийн таньж мэддэг нутгийн ах トゥ ус тааруул би хаашаага харнаа хэмээн бодхоос л ичиж өөхөх шахна. Эхний өдрөө ерөнхийдөө бусдыг харан хоёр хөлөө солбон гараа хооронд нь өрн биеийг нь нэвт цэгийг хүйтнийг яаж тэсэж өнгөрөөхөө мэдгүй хэцүүхэн байлаа. Хүмүүс халуун аарц банштай цай авч уур савсуулна. Өөрийн гидс нь хоржигнож байсан ч унааны мөнгнөөс өөр мөнгөгүй тэрээр яаж чадахгүй хийл наас цаашаага алхаж байв. Төд удалгүй шинэ хүнтэй болсон хэмээн ойр орчим зогсдог хэдэн танилцсан нэг нь бүр найр тавин түүнд хөвөнтэй дээлээ нөмрүүлв. Өөрөө ээжээсээ хойш ийм анхаарал халамж үзээгүй. Тэгээд ч даарад эрүүн хүртэл чирчирч байсан болохоор эгээтэл уйлчхалгүй өнгөрөв. Өөрийн оройн нь ядарч өлсөн дээрээс нь даарад унах гэж байгаа хүн арайхийн гэртээ ирлээ. Хорлоо хоолоо хийж байснаа өөрийг харан "За яасан, хэдийг зарсан, болмоор байна уу?" хэмээн асуув. Өөрөө ядарч байна уу гэхийн оронд энэ хүний асууж байгааг дээ хэмээн бодоод "Нэгийг ч зарсангүй" хэмээн үннээ хэлбэл хорлоо нүд ам нь эргэлдэн "Залуу хүн байж өнхөөгүй" гэдг нь ахыгаа дуурайсан. "Эднийхэн яахаараа ийм байдаг байна. Би хизээ хийсэн үйлэн үрээр ийм юмнуудтай учирдаг байна" хэмээн үглэж гарав. Гэтэл зандан хүү овоо хүний ах шиг. "За яах вэ? Анхны өдөр туршлахгүй л байгаа биз? Энэ хүйтэнд даарч хөрүү гэхээсээ өмнө мөнгө асууж байдаг. Тэгээд ч энд чинь удам судар дуудаад байх юу байна аа? Чи ч хүнээ байж дээ. Арай ч ийм байгаагүй юмсан" хэмээн шогшров. "За чи битгий хуц. Одоо л их юм болж гин. Би хилээд л байгаа шүү. Энэ гэрийг айлын дайта авч явах гэж зүтгэж яваа нь миний буруу юу?" гэд баахан ганцаараа хашгичж гарав. Өөрөө болдгсон бол гараад гүйчихмээр санагдсан ч гарлаа гэд хаана хэн дээр очих вэлээ дээ. Бошуухан хооллож аваад аяг шангаа цэвэрлэн ороо засан дулаахан хүнжилтөө шургав. Хорлоо тэнд өөрөө ууралсандаа болсон уу? Худлаа зүрх хэмээн энгэр заамаа сэвэн амьсгаатан хэвтэнэ. Ах нь хийл хажууд нь гүйн валидол нойлтон алчууртай барин "Чи минь бие бодож байлтай" хэмээн бүндөгнөн гүйх нь үнэхээр өрөвдөлтэй. Өөрөө нүднийхээ булангаар ахыгаа хараад "Арайчтэй. Ийм хүн байгаагүйсэн" хэмээн харуулсан бодсноо төд удалгүй нойрондоо дээлтэн унтав. Өдөр хоногуд ээлжилдгээрээ ээлжилсээр. Өөрөө ч овоо дадлагжин хүнд нэг их хор гэмгүй болохоор тэр хавьдаа гайгүй нэртэй бас ч гэж овоо хэдэн найзуудтай болов. Өөрөөд хамт зогсдог энхийг их залуу бусдаас илүү халамж тавина. Өөрөөс нь 5 насаар ах тэр залуугийн хүчинд юм зарах арга ухаанд суралцаад авав. Өөрт нь байнга анхаарал халамж нэг хүн тавиад эхлэхээр явандаа өөрөө ч мэдлгүй түүнд дасаад ирлээ. Нэг орой захынхан өөрийг ятгсаар байгаад хажуугийн пеб бааранд орон сууцгаалаа. Гадаа хаврын хавсрах шуурч байсныг ч хэлэхүү хүн гээд байх ч юмгүй болохоор нийлдэг хэд энхээгийн төрсөн өдөр хэмээн шалтгаглаж эрт бууцгаас нь энэ. Өөрөө байн цагаа хялмалзан харна. Нөгөө хэд "Чи чинь залуу хүн байж гаргадгүй нөхөртөө хүүхэн шиг л эгэлзээд байх юм. Ани нараасаа суралцнаа хөө" гэд нэг нь инээлээ. Тэд эхлээд шахаж гарав. Өөрөө ч уудаггүй гэдгээ хэлтэл одоо насанд хүрсэн хүн сурах хэрэгтэй хэмээн үүрэгдэнэ. Өөрөө ч өнөөдөр өөртөө хэдэн төгрөг унгаж чадсан. Мөн сэтгэлдээ залуугийнх нь төрсөн өдөр хэмээн хөөрсөн байсан болохоор нэг шар ариг захиалан уулаа. Эхэндээ гашуу оргон муухай амтагдж байснаа сөүлдээ ходоод нь халуун оргон яагаад ч юм бэ сэтгэлийн хамаг хүлээс нь алдууран нэг л чөлөөтэй болоод ирэх шиг болов. Тэр нилээн сууж байснаа тэд нарыг үргэлжлүүлэх гэхээр уучлал гуйсаар гэрлүүгээ анх удаа такси хөлөглөн явлаа.
Замдаа зовон байж олдог хэдэн төгрөгөө таксинд ингээд сул өгч байгаадаа харамсан бас оройтож байгаадаа айн хулгасаар гэртээ ортол ах нь хаалга тайж өгөнгөө муухай хараад маргааш чамтай ярина. Өөрөө ч за оройноос өглөө сэргэлэн гэдэг. Маргааш болтол гайгүй байгаа гэж бодоод бушуухан ороо засан хажуулав. Өөрийг наймаач яг улирал нь болохоор овоо орлоготой байлаа. Эгчин ч урдынх шигээ үглэж дуулах нь багассан шиг. Өөрөө зах дээр байхдаа л хамгаас жаргалтай байдаг байв. Энхээ дээр хоёрыг бүгд мэддэг болохоор хэнэнч юм үл хэлнэ. Өөрөө ирэхгүй энхээд эрхлэн өөрийгөө тийм ааш гаргаж байгаад гайхан битүүхэн ичдэг байлаа. Хэдий тийм дотн мэт байдаг ч тэр хоёр одоо болтол гар хөлөө барилцахаас хэтэрсэнгүй. Зуны дэлгэрт нэг өдөр захынхан мөн л салхинд гарцгаахаар болов. Өөрөө ахтаа нэг хэлэх гэснээ айгаад тэр чигтээ явчихад маргааш нь л ирж нэг мөр загнуул игээд өөрөөсөө гарамгүй зориг гарган сэмхэн бэлдээд болзоот өдөр явлаа. Гадаа сайхан догтуухан салхины эсгэрэг чимээ моддыг сэржигнүүлэн нэн тааламжтай бөгөөд сүртэй. Тэд явсаар гачууртын тэнд байх олон амралтаас хамгийн ойрон болох нэгэн амралтанд очицгов. Хэлэлцэж тохиролцсноор 3 эр 3 эмэгтэйгээд ардаа гэр бүлтэйч нууцаар хоорондоо явуулдаг 6 найз хамт явсан байв. Энэ 5 нэгнийгээ хизээч илчилдэггүй. Мөн гэр бүлийнх нь хүмүүс асууж сураглахад үгсэж байгаад аргалцдаг. Тэрийгэ нэг нэгэндээ эд хав болгон гайхуулцгаадаг байв. Мөн заримдаа урагшаа бараанд явахдаа тохирш тааруулаад хамтдаа явна. Энэ нь тэд нарын чөлөөтэй байх ганц боломжтой үе. Анх өөрөө тэднийг сайхан найзууд байна хэмээн боддог байсан ч удаан хамт байгаад ямарыг нь мэдээд эхэндээ дургүй хүрдэг байв. Гэвч нэгэнтэл иймээс хойш өөрөө ч сайн ухаж ойлгохгүй болохоор хүний амьдрал надад ямар хамаа байх вэ? Өөрийгөө л хичээж явбал баруугээд тэгсхийгээд орхив. Тэд ч ууж идэн нэлийн хаалцгааж нөгөө дөрөв нь хоорондоо шалиглан ирээ цээргүй ичид зовлогийн унтахаас наагуурын болцгов. Өөрөө ч жаахан халж энэд алдан тэдний хажууд ичингүйрэн газар ширтэн сууна. Гэтэл инхээ түүний нурууг нь илбэн ядраагүйц налаад цовхгүй мó химээгээд гараас нь татвал өөрөө жаахан цааргалж байснаа өмнө нь очин налан суув. Инхээ түүний чихэн дээр нь үнстэл өөрөө тогон цохиулах шиг болоход дуун алдан урагшаа ухсгэв. Нөгөө хэд ч гайхан харснаа арай манай өөрийн чинь өнсүүлч үзээгүй таас онгоо охин биш үсттэй хэмээн нэг нь хэлэхэд бусд нь наг хийн энээлтэн даган баяслаа. Инхээгийн дурн бүр ихээр хөдлөн бид хоёр өрөөндөө орлоо. Ер нь одоо унтцгаая гээд төрүүлэн босов. Өөрөө юу хэлж яхаач мэдсэнгүй. Тэрээр инхээтэй суун химэн өөртөө бат итгэчихсэн болохоор түүний үгнээс гарч чаддгүй. Дотроо л хайр хүндэтгэл явдаг билээ. Энэ удаад ч гэсэн түүний үгнээс зөрлгүй зөнгөөр нь даглаа. Инхээ алгуурхан гаднах замцыг нь тайлан уруул дээр нь зөөлөн үнслээ. Өөрөө түүнийг хүрэх бүртэл гижгэн хүрэн доошоогоо халууд үггэхэд хийл хавчхнан сандарна. Инхээ түүний нүд рүү хараад чи минь үнэхээр хүнтэй унтаж үзээгүй юм уу? Гэтэл өөрөө байдгаараа улаан доошоо харлаа. Инхээ түүнийг орон дээр дээш харуулan хэвтүүлээд хайрт минь надад итгээрэй. Айж ичих өвдөх юм юусаа байхгүй. Би чамд бүр хайр хүрчглээ. Тэрээр элдэв нялган үг шивнсээр өтгөн үсээр халхалагдсан ариун бомбын орон залран анхны хичээлийг хичээнгүйлэн заахаар шамдав. Өөрөө гинэт юу хийх гэж байгааг ухааран түүнийг түлхэн одоо бишээ би чадахгүй нэ уучлаарай. Тэгээд чи надтай суух үгүй тодорхой биш байгаа штэ. Инхээ би чамтай суулгүй яхав дээ. Чи сайхан охин чамд баярлаж байна гэд түүний хоёр гарыг нийлүүлэн бариад эрхэндээ орууллаа. Маргааш өглөөн нь инхээ бахархалтай наргагүй нөгөө хидтэй эд хав болгон гайхуулан ярина. Өөрөө ичхийн туйл болон дээрээс нь хамаг биеийн шархиран хөндөөрлөж өрөөнөөсөө ч гарч чадахгүй орондоо уйлан элдвийг бодон хэвтэнэ.
Өдий болтол эр нөхөртөө л хэмээн хадгалж нандинаж явсан юм ердөөл ингээд нэг л өдөр хамаг биеийг өвтгөөд болоод өнгөрлөө гэж үү. Гэхдээ инхээ надтай гэрлэн гисэн. Урд нь гэрлэж байсан ч эхнэр нь хүүхдээ аваад салаад явчихсан гэж дээр согтуудаа хэлж байсан. Тийм болохоор би нөхөртөө л өгсөн хэмээн өөрийгөө жаал тайвшруулан бодлоо. Тэрээр анхны шөнийн хизээч үл мартагдам нандин дурсамжаа бүсгүй хүний туулахл жамт тавиланг тууллаа да. Хэдий нэг герт ороогүй байгаа ч сэтгэлдээ хайрладаг хүндээ өгч чадсандаа яагаад ч юм бэ баярлан оройны явдлыг мартан халуун хүнжилдөө шургалан хөвцээр байтал инхээ орж ирэн. Яасан зүгээр үү? Одоо бостоо. Эртхэн хари химээ үнсээд өрөөнөөс гарав. Өөрөө инхээгийн араас инээмсэглэн харснаа гэнэт харин гэсэн чинь ах их хоёрын царай харагдан яаж хариндаа гэхээс өстэй толгой нь өрвийгөд ирлээ. Өөрийг хаалгаар оронгууд хорлоо түүнийг үгийн зөрүүгөө алгадаж толгой төрөөгүй загнаж гарав. Чи яасан завхаарсан заваан хүүхэн бэ? Ямар том толгойтой юм бэ чи? Ингэж байгаад гизээ чирээд ирвэл яах юм? Би чамайг ажил хийж 5-10 төгрөгөнд нэмэр бол гэсэн болохоос алцганаж айлгүйтэж яв гэж ажил хийлгэж байгаа юу? Хаана хинтээ заваарч яваад ирсэн чи? Наад үнэр танараа хар да. Юу үнэртэж байна чамаас? Чи нэг их хэлж ярих хүнгүй одоо амьдрах аргаа олчихсан гэд ингэж том толгойлж байгаа юм уу? Би юм асууж байна. Хүй. Гөлгөрөө хаана хинтээ явж яваад ирсэн бэ чи? Өөрөө угаасаа ингэн гэдгийг мэдэж байсан болохоор юу ч хэлэлгүй доошоо харан зогссоор. Хорлоо түүнийг дуугарахгүй болохоор бүрч эгдүүцэн бугулганаас нь угцчин. Хүй. Би чамаас юм асуугаад байгаа юм биш үү? Чи хинтээ явж байгаад ирсэн бэ? Баар савнд орсон уу? Буудалд хонсон уу? Арай бие үнэлж яваад ирж байгаа юм биш үсттэй. Наад тамхины үнэр бас арх. Чи яаж галзуурч байгаа чинь энэ вэ? Хэл сурагчгүй химэн толгойроо тоншоод авлаа. Өөрөө өөдөөс нь анх удаага муухай хараад би хинтээ ч яваагүй, хаан ч хоноогүй гэж хэлчихэд гараад яв. Гэвч тэрээр хаачих хүлээдэ. Хог новшоо хураасан илүү пэндэ орж жаал уйлж байгаад хэсэг тайвшран унтчихв. Тэрээр дааран гинэт сэрээд нэрэл миний буруу шүү дээ гээд хувцаа гөвөөд одоо юу ч гэж байсан дуугарахгүй химээгээд гэмшингүй гэртээ орлоо. Хорлоо ууралсан хэвээр. Тэр чихтэй явахгүй яасан чи? Химэн нөгөө л элдэ үгээ хэлэн янссаар. Ахын ч гэсэн ирээд нэг их олон юм яриаггүй ч өөрөөд нэг л янз муутай байлаа. Өөрөө маргааш хурдан болж ажилдаа явахыг хамгийн ихээр хүсэж байлаа. Өглөөн нь зах дээр очиод юмаа янзалж байтал хорлоо гэнэт хүрээд ирлээ. Хорлоо хурч ирэнгүүтээ хамт зогсдог хэдийг нь айлын жаахан хүүхэд уруу татаж явлаа гэд загнахыг нь загнаж зарим нэгэнтэй нь хэрэлдэж сүүлдээ тэр хавийнхны элэг доог болоод арайхийн яв. Өөрөө энэ бүхнийг хараад ичхийн мөн боллоо. Тэр хаваар худалдаа хийж байсан улс хүртэл тойроод зогсчихсон тэднийг харна. Хорлоог цамнаж аваад явсны дараа яагаад ч юм бэ өөрөө уйлчихв. Гэтэл хамт явсан өөрт нь арай дотн байдаг базраа эгч нь аргад нь дагуулan явж хоолтой газраа очин өөрөө зуу захиалаад өөрөөтэй ярилцахыг хүслээ. Миний дүү бэр ихчээгээ нэг ч удаа бидэнд муу хэлж байгаагүй. Гэтэл чим нь ийм хэцүү байдаг юм уу? Даанч наад шанаач нь хөхөрчихсэн байсан юм аа. Ярмаар байвал эгчтэйгээ ярилдаа хэмээн хэлв. Өөрөө хэсэг тэнэгэлзэж байснаа уртаар санаа алдаад би танд юу ярих вэ? Бэр ихчийн хүчинд амьдарч яваа хүн хэмээн хоолоогоо зангируулан хэлв. Гэтэл гаднаас хүрлээ гүйхээр орж ирэн. Үүрээ хурдлаарай. Эгч чинь буцаад ирчихсэн тэнд балж өгч байна. Чамайг би засгаар явсан гэсэн чинь заа гэд явчих шиг болсон юм. Тэгсэн үгүй ээж. Хурдан очихгүй бол химээлээ. Өөрөөч байдгаараа сандран дотор нь айд сурган гүйсээр иртэл хорлоо хүн хараас ичиж зовж байгаа ч юм байхгүй үстэж аваад алгадаад бүх бараагаа хуман чи ингэж ажилддаг юм уу хэмээн хэлэх хэлэхгүй үгээр давшлав. Базраа болон бусд нь үүрэг өмөрч хорлоотой бараг зодтолдох болоод ирэв. Харин үүрээ дотроо ямар азар инхээ өнөөдөр ирсэнгүй вэ хэмээн битүүхэн баярлан бодно. Маргаашнаас эхлээд үүрэг ажлаас нь халж
Тэр хэрээрээ тэр гэрт хамгийн хэрэггүй хүн өөрөө болов. Ах нь овоо өмөөрч ганц нэг үг хэлдэг байсан нь хонуутаар яваад ирснээс хойш бүр алга болж тоохооч болов. Зандан хүүг юм хэлэхгүй байх тусам хорлоогийн хийрхэл улам ихсэн. Өөрөөд ганц тайван үе нь тэд нарыг ажилдаа явсан үе байлаа. Тэрээр нэг өдөр талх авах гэж гараад нүдэнд нь шуурхай зар сонин тусахад худалдаж аван өөрөө ажил олж хийхээр шийдлээ. Захаас бууснаас хойш энхээс сураг чимээ тэр чигтээ тасрав. Угаасаа холбоо барих аргач байсангүй. Хэд хэдэн удаа уцаар ярих гэж шийдсэн ч юу ч ярих байлаа. Бас намайг юу гэж бодож байгаа бол хэмээн халшраад болчихдог байв. Тэрээр энхэгийнхээ тухай анхны учирлынхаа тухай бодохдоо л нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Өөрийн нүдний гал унтарч энэ орчлон дээр цорын ганцаараа мэт санагдах үе бишгүйдээ байдаг байлаа. Өөрөө байгаа мөнгөө тооцоолж үзээд гэрийнхээ ойролцоо газруудаар хөлийнхөө тавхайг эргэтэл алхаад очиж уулздагч нэг л тохирох ажил олдохгүй байлаа. Нэг бол хүний авчихсан, эсвэл мэрэгжлих гин. Гэвч гэр хороолол зар өгсөн ажил цөөхөн. Өөрөөд одоо ердөө 500 төгрөг л үлджээ. Энэ 500 төгрөг дуусахад түүнд өөр ямар ч мөнгө байхгүй. Ажил л олох хэрэгтэй. Тэрээр дахин нөгөө зарынхаа сониг эргэлдүүлэн харж байтал тогооч ажил даварна гэсэн зар нүдэнд нь хэд дахин дусаад байлаа. Гадагшаа гарan уцаар залгатал ирээд уулз гэж байна. Тэрээр хар хорон зах дээр байрлах жижигхэн цайны газрын эзэн намблаг шар авгаатай уулзлаа. Хөдөө гэртээ байхдаа хаяа ангийнхаа найзын ээжийнхэн цайны газарт зундаа ажилдаг байсан болохоор бас жаахан юмар сайхан хоол хийчигдэг болохоор тогоочуу гихт нь нүүр нь халуун оргин байж тиймээ химэн хариулчихав. Гэтэл эзэн авгаа "За сайн байна. Манайх орлогоороо цалинждаг юм. Юу ч болсон ажилуулад үзье." Тогооч маань гэнэт яаралтай ажил гараад явчихлаа. Одоо ингээд шууд ажилдаа орж чадах уу хэмээн хэлв. Өөрөө чихэндээ итгэж ядан дуртайя зөвшөөрлөө. Энэ нь аз болоход хуушурын гуан зүгөөд жаахан ногоотой шул банштай цай зэрэг ойр зургийн хоол бага хэмжээгээр хийдэг газар байв. Өөрөө баяртайгаар ажиллаа тараад унааныхаа мөнгийг аваад гэртээ иртэл ах эгч хоёр нь зэрэгцэж ирээд загнаж гарав. Энэ удаад өөрөө хэлэх үгтэй болохоор ажилд орсноо дуулган ажиллаж байгаад ирсэн. Гуанзнаас илүү гарсан хуушургээд өгснийг нь аваад ирснээ хэлтэл овоо тэгсгээд гайгүй боллоо. Энэ цайны газарт өөрөө үнэн сэтгэлээсээ ажиллана. Бас их даруухан инээмсэглэн чимээгүйхэн байдаг болохоор төд удалгүй тэр хавийнхны хайрыг татаад ирэв. Эзэн авгаач өөрөө сайн. Өөрийн цайн тэр хавьда алдартай сайхан цай. Өөрөө нэг үе бодвол өнгө зүс орон өөртөө итгэлтэй болж гэрт нь хүртэл түүнийг дарамтлах зүйл бараг гарахгүй. Үнэхэрийн сэтгэл тэнгэр сайхан байлаа. Өөрөө зааландаа ажилдаг номинтой үеийнх болоод ч тэрөө арай л дотно. Нэг удаа хүнсээ цоглуулчаад дааж ядан явахт нь хамт гэрт нь хүргэж өгөв. Номингийнх олон хүүхэдтэй бас ядруухан айл байлаа. Өөрөө тэднийхийг хараад номиг үнэхээр гайхлаа. Ийм хэцүү амьдралтай байж яаж болгодог байна. Манайх харин ч эдний хажууд ёстой тансаг байдаг юм байна хэмээн хүртэл бодоод амжаадах. Нэг өдөр тэрээр ажил дээрээ өглөөгөр хоолоо бэлдэж байтал халуун цай байна уу хэмээх нэг л танил хоолоо сонсогдов. Өөрөө өглөө хамгийн түрүүнд ирж гуанзаа нээдэг бөгөөд номин болон туслах нь түүнээс хойно ирнэ. Энэ өглөөч гэсэн тэрээр сурснараа орж ирэнгүүтээ бүх бэлтгэлээ базаан сайхан цай үйчгээд хариугүй бослох гэж байтал ийхүү танил дуу гарсанд тэрээр юу билээ хэмээн гайхсгийн харуул энхээ зогсож байв. Энхээч гэсэн үүрийг хараад хэсэг мэгдснэ. Ямар сонин хүн бэ? Сайн уу? Гэд хэсэг гацснаа. Энд ажиллаж байгаа юм уу? Би чамтай холбоо барих гэж их оролцсон. Чамайг сансан. Энд хүнтэй уулзах гэж явна хэмээн үл ойлгогдох авцалдаагүй юм ярив. Өөрөөч энхийг хараад зүрх нь цээжиндээ багтаж ядан оволцож, ам нь хатан, нүүр нь халуун шатаж, юу юугүй нулимсан урсчих гээд байтал цайн буцлан дэвэрлээ. Өөрөө цай аяглаж өгөн өгтлөө нэг ч үг дуугарч чадсангүй.
Амал ангайвал уйлчих гээд ингэтлээ их битгэрсэн байсан байхдаа хэмээн баярлах гомдох хослон цайгаа тавиад эрэхтэл инхээ түүнийг гараас нь хөтлөн өөртөө татан ойртуулад би чамайг үнэхээр их сансаан гээд биендээ наан үнсэж гарав. Өөрөө яг энэ үед юу ч хэлж чадалгүй сүүлийн хэдэн сар жил гараагүй нулимс нь нуур татуулан урсаж гарлаа. Энхээ өөрийн нулимсыг арчиж өгөөд юундаа уйлсан бэ? Би өнөөдөр ажилдаа явж байна. Хоёулаа орой уулзъя. Чи хэдэн цагийн үед тардгийн бэ хэмээн асуув. Өөрөө ч нулимсаа харчин инээмсэглээд 7 цагийн үед суларчих байх хэмээн сулхан дуугарлаа. Энхийг гарсны дараа үүрээд үүлтэй байсан тэнгэр гинэт цэлмэн нар хурцаар ээх мэгт болоод ирлээ. Тэрээр амандаа хайрын дуу аялан хацран тэрүүхэндээ ягааран үе үе инээмсэглэн байхыг номин ажиглаад "Үүрээ, чи өнөөдөр ямар их баясгалантай байх юм бэ? Ямар нэг юм болоо юу?" "Үгүй, би зүгээр л байдгаараа л байна штэ." "Үгүй дээ, чи нэг л өөр жаргалтай, нүд чинь гэрэлтээд хазар чинь улаа бутраад байна да." "Тийм үү? Яасан болоо? Дотор халуун байгаад тэгж байна уу? Нэр их бөхчин байна шүү." "За өөрөө минь, чи өөрийгөө хуурч болно. Намайг харин дөнгөхгүй шүү. Хүн яахаараа юм болдгийг чамаас дүүрч гэлээ, туршлагаараа мэднэ" гэд тажигнтал инээснэ. "Чи хинд дурлцсан юм бэ? Өмдний нөгөө өргөр насаа эргүүлээд байсан арай тэрний найранд орчихсан юм биш үсттэй. Цаадах чинь дэмий архих уудаг юм билээ. Харин тэрний оронд цагаан эдэний сайраг булган дээр шүү. Ядчил хөдөөний юм ааш нэвдрээгүй байгаа бах. Чамайг хараад л өдөрт хичнээн аяг цай уудаг билээ гэд нуудчив. Өөрөө байдгаараа ичингэрч. "Хүй, чи чимээгүй байгаа чи. Хүн дуулчихвал юу гэх юм? Аль нь ч бишээ. Би чамд орой гэснэ. Үгээ залгин надад юу л байв гэж дээ. Илүү үг яах вэ? Ажлаа хийгээд өөрөө махан амталлаа. Орой болох тусам өөрийн зүрх нь булиглан яагаад ч юм бэ сандраад байв. Номин хамт явах уу гэхэд нь өнөөдөр жаахан ажилтай байна. Чи төрүүлээд явж бай гिचгээд 19 цагаас өмнө бараг л хөөхн холгүй гаргалаа. Гэтэл цаг аль хэдийн 19 цаг 30 минут болжээ. Энхээ ирээгүй л байв. Тэрээр гайхан ямар нэг ажил гарсан болов? Эсвэл төгжрэлд орчих уу? Хардаг ч юм уу гэснээ бас юмыг яаж мэдхүүгээд юунд ч юм бэ сэтгэл нь хорогдон итгэл өвөрлөн хүлээсээр. Гэтэл 8 цагтаа уралдаад инхээ гүйсээр ороод ирлээ. Тэр хоёр ойролцоох нэг жижиг уушин газар орж суув. Инхээ хэсэг сууж байснаа. "Үүрээ, би чамайг үнэхээр их сансаа. Чи өнөө оройг надтай хамт өнгөрүүлж чадах уу?" хэмээн асуувал өөрөө дээрийн явдлыг бодон ах эгч хоёроосоо эмээж байсан ч юунд ч юм бэ элбүүлэн үгүй гэж хэлж чадсангүй дуугүй толгойд оглоо. Тэр хоёр цамб гармын автобусны буудлын арын жижиг зочид буудалд өрөө захиалан орлоо. Энхээ оронгуут үүрийг шуналтай озон үнсэж орлоо түлхэв. Өөрөө анх удаа сэтгэлийн таашаал аван тэгэх мөртөө өөрийн ирэхгүй нулимс нь асгараад ирэв. Өөрөө энэ шөнө юу ч бодохыг хүссэнгүй. Хайртай хүнтэйгээ анхныхаа эр хүнтэй ирээдүйн хантайгаа хамт байгаа өөрөө яг одоо хамгийн аз жаргалтай, хамгийн шийдэмгий, зоригтой бүсгүй байв. Тэрээр хажуудаа дээшээ харан хамаг юмаа гарган унтаж буй инхийг нүд салгалгүй хайрын харцаар зөөлөн ширтэнэ. Яагаад ч юм бэ ингээд л хараад баймар бүхэл бүтэн шүн насан туршдаа харсан ч чадмаар байлаа. Өөрөө инхийг инээмсэглэн харж байснаа бие засахаар угаалгын өрөө оров. Тэрээр бие засаж байтал утсанд мессеж ирэх шиг болов. Гайхан ийш тийшээ хартал угаал дүр дээр инхигийн утас чичирхийлж байна. Хэсэг харж байснаа аван хартал 10 хэдэн дуудлага бас мессеж ирсэн харагдана. Өөрөө хүний юмд хамаагүй хүрээд байдаггүй ч энэ орой хэн залгадаг байна. Арай ээж аавд нь янз бүрийн болоогүй байгаа гэд инхээд өгөхөөр бос хооронд дахин нэг дуудлага ирв. Өөрөө дэлгэцэн дээр гарах нэрийг хараад хөшиж орхилоо. Итгэл найдвар хүсэл мөрөөдөл минь ийм байсан юм гэж үү? Энхээгийн утасны чижиргээ дуугарсаар дэлгэцэн дээр нь хань гэсэн үг тодхон зурана.
Гэтэл дуудлагч тасарч дахин нэг мессеж ирлээ. Өөрөө хэрххийг бодож байснаа нэг л мэдхэд хуруу нь унших гэдэг дээр дарчихсан байв. Энхий гой, чи хаана вэ? Гэр орондоо ч ирж хонохгүй. Энэ хүүхэд шүнжин халуурлаа. Чи өнөөдөр ингэж хонуутар явах гэж түрүү надтай албаар хэрүүл хийж муудалцсан юм уу? Багхан шиг дээрлэхээрээ. Өөрөө цааш нь уншиж чадсангүй. Арайч дээ. Энхий, чи ийм хүн байсан гэж үү? Надад эхнэр хүүхдийн талаар хинэнч юу ч хэлдэггүй л байсан штэ. Би одоо хинд итгэж найдаж хэнийг гэж амьдрах юм бэ? Ямар ч байсан энэ байдлыг би зогсоох ёстой. Би өөрөө ч тоглоом болохгүй. Хүний амьдралаар ч тоглохгүй хэмээн эрс шийдэмгий бодоод хувцас өмсөн шууд гарах гэснээ энхийг чангаасаар байгаад сэрээлээ. Энхээ нүдэн нухлан онилгоод өөрийг хувцас өмсчихсөн өөдөөс нь урдаас нь хизээж харж байгаагүй шийдэмгий хурц харцаар харж байгааг ажаад гайхан өндийсхийн яасан явах гэж байгаа юм уу? Чи өнөөдөр надтай хамт байна гэсэн мэт дээ. Би унтаад уурыг чинь хүргэчихсэн үү? Уучлаарай, их ядарсан байна. Чи өөрөө ямар байдгийг хэлүүлэлтгүй мэдэн дээ. За наашир химэн найлан хайтан дуугараад гараа сарвав. Өөрөө гараа угс татан аваад энэ тоглоомоо дуусгая. Чамд дургүй хурч байна. Дахиж надтай битгий уулзаараа химээгээд олон чим ярилгүй үүд рүү явснаа. Эргэж хараад аанти хүүхэд чинь халуураад байна. Буудлын өмхөн өрөө сахиж хөвдгээр хүүдээ им аваад очсон чинь буян болох бизгээд хаалгаа тас савн эргэж чаарлгүй гарлаа. Өөрөө хөлсний тэргэнд сууж явахдаа уур нь хүрхээс илүүтэйгээр гомдож байлаа. Гомдох хэрээр зүрх нь урагдаж, бачуурсан сэтгэл нь нулимс болон урсна. Яагаад ийм гэж? Би хинд муу юм хийсэн юм бэ? Энэ хүмүүс хүчгүй, сул дорой эмэгтэйг ингэж бүгдээрээ дээрлэхдэг юм гэж үү? Эсвэл би ийм тэнэг юм болов? Ээж минь, та охиноо харж байгаа болохоор охиноо бүр их алдхаас нь өмнө ингэж хамгаалж аварч байгаа тийм үү? Ээж, охин нь зүгээр л мөрөөрөө амьдарч болохгүй юм байх та. Таны минь хэлдгээр аль насандаа хийсэн үүлийн үр юм бол доо. Тэрээр энхүү шаналн нулимсаа арчин явахдаа энхийг тэр чигтээ өөрөөсөө авч аяхаар хатуу шийдлээ. Гэвч хайртай болохоор харааж зөхөж чадсангүй. Угаасаа ч өөрөө өдийн наслахтаа хэн нэгнийг хар буруу санаж, элдв муугаар бодож, атаа хорсол тээж явсан нь үгүй билээ. Энэ бас л ээжийнх нь хүмүүжил. Ээж нь миний охин санаа зөв бол заяа зөвөө гэдэг. Охин минь хүний амьдрал богинохон юм шиг хэрнээ эхээ уртаа замыг туулдаг юм. Чи минь олонний дунд бусдыгаа хүндэлж, чин сэтгэлээсээ хандаж, аливаад эмэгтэй хүн гэдгээ санаж, уян зөөлөн хүлээцтэй байж яваарай. Атгах санаа гэдэг өөрөө хариуг нь өгдөг болохоор хүнээс чи доогуур явсан ч сэтгэлээрээ ямагт дээгүүр байж нэгүүлсэнгүй тусархаг байгаа жаахан зүйлээч болов бусдтайгаа хуваалцаж байгаараа хэмээн хэлдэг байж билээ. Өөрөөд энэ хитгэн үгэн дөнгөж сая хэлсэн юм шиг сэтгэлд нь тодхон зурайна. Тэрээр гэртээ эртэл үүр хаярж байлаа. Хашаага арайхийн даван ороод гэртээ орох гэснээ үүдэн түгжээгдэг санан цаг гарan хүлээвэлч угн химэн бодоод илүү пэндэ орон өглөөний жавраас хоргодон эсхийн өмнө бодол дарагдан суусаар. Өөрөө тэр хоёрыг явхаас нь өмнө гадаа хонсон гэдгээ мэдэгдэх гэж ахыгаа бие засаад ирэх хооронд пингийнхээ урд толгойгоо унжуулан хүлээж зогсов. Зандан хүү гинэт өөрийг хараад хий юм харсан аятай цоцсноо ууртай наргагүй. Энд юу хийж байгаа юм? Орооч химэн зандарлаа. Өөрөө ч дуугийнхан ахыгаа ард хургас хийгээд гэртээ орлоо. Хорлоо шазав татвхийн манайх ямар дуртай үедээ ирж очдөг буурчин газар уу? Багхан дарвалзаарэ. Хэд гурван юм нэмэрлэж байгаагаа эхимэнд бодоод байна уу? Химээснээ нүрэ бодох урт хугацааны ажилдаа орлоо. Өөрөө ч энэ л үеэр нь тааруул баг загнах байхаа гэж бодож байсан нь санснаар болсонд битүүхэн баярлан бушуухан хувцас сольж өмсөөд буцаад ажил руугаа гарлаа. Цаг хугацаа улиран одсоор
Энхээ тэр явдлын дараахан уучлал гуйж уулзахаар хит ирсэн боловч үүрээ хүний урманд нохоо хуцаж байгаа чинээнд харсангүй. Энхээч сүүлдээ залхан дахин тэр хаваар эргэлдэхэ болов. Өөрөө наана үл тоож байгаа мэт харагдавч түүнийг харах бүртээ хичнээн их дасаж хайртай болсноо мэдэрдэг. Тэр хэрээрээ шаналдаг байв. Өөрөө эхэндээ нууцаар уйлдаг байсан ч сүүлдээ өөртөө хатуу хэлэн "Арайч дээ үүрээ минь, чи одоо болох юм биш үү? Эцэг ихээ алдаад энэ байтугай зовлон гэж юу байдгийг биеэрээ үтсэн байж нэг хар юмнаас болж нус нулимстайгаа холилдох гэж. Тэгээд ч нэг гэртээ ороод үр хүүхдийг нь гаргачихад чамайг хаяад явж байгаа биш. Ёстой илүүдээ гарсан нулимс сэтгэл байгаа да. Одоо л бие барьж ав. Чиний өмнө эр хүнээс өөр хийх зүйл бишгүй дээ л байгаа. Ядаж өөрийн гэсэн мөнгөтэй болж сургуулаа төгсхийг бод. Одоо зоригтой амьдран шүү" хэмээн нэг л өдөр ухаарч түүнээс хойш нулимс нь ширэгчгүй гэлтэй болов. Хахир өвөл хаяанд иржээ. Хүйтний ирж улам чангарч эдэр юус эхлэхэд тунж дөхөөд байв. Өөрөө тэр өдрөөс хойш ердөөл ажил гэр гэдэг хоёрхан замтай болж ажил дээрээч чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөсөөр. Угийн найз гээд байх ч хүнгүй болохоор түүний амьдрал нэг л хэвэн уйтгартай дотроо буглаад амрах өдрөөл нөгөө ганц хань болох банхартайгаа ярьж жаахан уужирдаг байв. Өвлийн тэсхэм хүйтэн нэг өдөр боссынх нь төрсөн өдөр болж цайны газартаа ширээ засан тэр хавийн ганц нэг хүний оруулан бяцхан найр хийжээ. Урд өдөр нь цалин нь буугаад өөрөө гэртээ ээжийнхээ авдраас авсан зургнуудынхаа доор мөнгөө хадгалдгаараа хадгалаад унааныхаа л мөнгөтэй ирсэн байсан тул сандран номингоос маргааш өгье хэмээн бэлэг авах мөнгө зээллээ. Тэрээр ах руугаа утастан уучраа хэлтэл зандан хүүч нэг их битгий оройтор хаалга онгорхоо үлдээчхий хэмээн хэлв. Өөрөөд энэ удаа санаа зовох зүйл байсангүй. Нөгөө хидтэйгээ дунд нь орж хоол хийн хажуугаар нь 100 сэлбэн тавьж гүйсээр. Тэд ч нэлээд хавтгаарч дуулалдан их л хөгжилтэй байлаа. Цагаан эдэний сайраг болгоныг нөгөө хэд цаашлуулан "Чи одоо ээрхүү юм бол үгээ хэлээч. Хэдий болтол цайг нь хоослон дэми хард суух гэсэн юм. Нэг л өдөр алдав да" хэмээхэд бүгд дэмжин ихээр инээлдэв. Булган шилэн хүзүүгээ маажин угийн улаан дээрээ жаахан уусандаа бүрч улаан зориг орсон бололтой нүүрэн менчээгээд босч ирэн авцалтай муутай хөдөр дуугаар "Би айгаад байдаг юм а. Үрээ чи гэснээ за барахгүй. Үнэхээр барахгүй" гээд бас л тэднийг даган инээлээ. Өөрөө энэ бүх утгагүй зүйлсийг хараад та нар ч гэсэн энхээс ялгаа бий гэж юу хэмээн бодсноо. "Би ямар та нарын тоглоомын хүн юм уу? Уучлаарай боосоо. Сайхан баярлаарай. Би одоо харихгүй бол оройдчихлоо. Хоёр дүү хоёулахна байгаа" хэмээн худлаа хилээд хувцас өмслөө. Бүгд гайхан "Хөөе, чи чинь насанд хүрчгээд иймхэн тоглоом ойлгодгүй юм уу? Ямар сүртэй юм" гэлцэн. Харин номин ерөнхийд нь ах эгч хоёрыг нь гадарлах болохоор өмөөрсөөр байгаад явуулав. Өөрөө харанхуй гудамжаар халтарч унах шахан бүдчин явсаар арайхийн гэртээ ирлээ. Хинч юу ч хэлсэнгүй. Өөрөө унтахаар хэвцснээ номинд өгөх мөнгөө санан тэдний нүдийг хариулж байгаад хайрцагнаасаа сэмхэн авахар үзтэл мөнгө нь байсангүй. Гайхын ихээр гайхан дахин нягтлан үзвэл ууттай мөнгө нь тэр чигээрээ алга байлаа. Өөр газар хийгээгүй дээ хэмээн бодсон ч өөрийн гих бүх газартаа үзтэл байхгүй байв. Их биш ч гэлээ өөрөөсөө харамлан барин байж цуглуулсан. Тэгээд нуусан байсан юмд нь дураараа гар хүрсэн байсанд тэр л үед хамаг төвчээр нь барагдан ахтаа хэллээ. "Энд байсан миний мөнгө хайччихсан юм бэ? Та нар арайчтэй. Тэрээр аль болох ойлгохгүй хичээн байж хэлв. "Юу мөнгө? Хин чиний юмд хүрдгийн" хэмээн хорлоо өмнөөс нь үл тоомсорлох дүр үзүүлэн дээрлэхүү зангаараа томхон дуугарлаа. "Энд хадгалаад цуглуулж байсан миний мөнгө байхгүй болчихсон байна штэ. Би та нарт боломжийн хэрээрээ өгдөг үсттэй. За, юун сүртэй юм? Хэн л авуу гэж угаасаа байсан ч юм уу да."
Өөрөө гомдохын ихээр гомдож, дотор нь хоримтлагдан байсан бүгдээ гаргалаа. Анх удаага бэр ихчтэйгээ бие чийдээ хүрэн хэрэлдэж эхлэв. Зандан хүү тэр хоёрыг хэсэг харж байснаа өөрийг алгадан. Чи яаж галзуурч байгаа чинь энэ вэ? Наад хүн чинь мууч сайнч миний эхнэр. Чиний игч. Чи одоо л их юмд санаа зовж том дуугардаг болж гиндэ. Чи намайг яаж зовох гээд байгаа юм? Чамаас болж би гэр орондоош тайван байж чадхаа байлаа хэмээн ойрлов. Ахыгаа арайч ингэн чинээ санаагүй байсан тэрээр аргагүй л хүний химэн дотроо бодоод би танд тэгж их гай болоод байгаа бол зай болоод өгье л дөө. Угаасаа та миний ах шигч ах биш. Ийм ахтай байсан даруул ганцаараа гээд явж байсан минь дээр химэн сөргөө. Хорлоо үг хавчуулан. За харж байгаа биз? Зандан хуугаа. Би чамд юу гэж хэлдэг байлаа. Хизээ нэгэн цагт ийм юм болно гэж мэдээд байсан юм. Тэжээсэн бэрүү тэрэг эвдэнэ гэдэг л эндэ. Химэн хорийг нь малтав. Зандан хүү юу болов гэмээр. Тэг. Одоохон нүднээс минь далд ороод өг. Надад ч гэсэн өөрийн хідээ яа гэж байж чамааг анхаарч авч явах тэнхэл алга. Тэгээд ч хоног дүнжүүд явдаг хүн очих газартай болоод л их дуугардаг үз. Өөрөө үнэндээ юу ч хэлж чадсангүй. Хамаг төвчээрээ баран хувцаа цуглуулж байхтаа арайчтэй. Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү? Гэхдээ бас ч гэж яг гарах үед хэн нэг нь битгий гих болов хэмээн этгэлтэйн нүднийхээ булангаар ажуул бэр ихчийн ээлжит жүжиглэлт эхлэн худлаа унаж тусав. Төвний өмнө эм барин хөлсөн арчин бүнжигнүнгүйх ахыгаа хараад дурн гутан зэвүүн хурч нэг мөр үгээ хэлчихэд гармаар санагдан. Чи ичгэд яадаг байна? Худлаа унаж тусаад надаас авсан бүгдийг өөртөө буян болгоод үлдээгээрэй. Химэн цаашаа үг хэлэх гэтэл нөгөө унаж тусаад байсан хүн юу гинэ? Одоохон зайл. Одоохон манай гэрээс зайлаад өг. Бузартай хүүхэн. Энд тэнд хоног төөрүүлж бөксний бузар шингэсэн хүүхэн. Чамайг харахаас огүйдс хүрч байна. Гэр оронч өөдлөхөө байлаа химэн хашгичв. Ингээд үүрээ дүн өвлийн хүйтнэр 2 шар торонд хувцаа хийн нэгч төгрөггүй тэднийхээс хөөгдөн гарлаа. Өөрөө гэрээсээ гараад өөрийн ирэхгүй уйлахад хүйтэн нулимс хацрыг нь хайран уурсна. Тэрээр хашаага налан хайчих вэ? Хин дээр очих вэ? Эсвэл буцаад орох уу? Би сая юу хийчих вэ? Гэхдээ эднэр ч гэсэн надаас үүнийг л хүсэж байсан байна штэ. Тийм болохоор яадаг ч байсан буцаж орохгүй юм шүү. Тэрээр биеийн чичрэн хүйтэн салхи хавиргыг нь нэвт сийгэн хөлн хайрагдан гар нь бэвийн тортой хувцсан ч хүнд оргоод ирэхэд чимээгүйхэн буцан ороод нөгөө л ижил тасал болсон пэндэ эсгийгээ нүмрэн хэвтлээ. Маргааш нь сэрээд босох гэтэл биеийн даагцсангүй халуурч байх шиг. Хамаг биеийн дагжтал чичрэн хувцсан хайран нэвт хөлөрсөн бололтой байв. Тэрээр шүдээ зүүн өндийгөд гэртээ орох гэтэл хаалган төвжээтэй орж чадсангүй. Ажилдаа л очичхул учиртайсан хэмээн хичээсэн ч тэнхэл нь хүрсэнгүй. За жаахан унтаж байгаад гайгүй болчих байгаа хэмээн эсгийгээ нүмрэн хэвттэл нүдэн даагтхаа байж зөөрмөглөв. Тэрээр хэдий болтол унтсныг мэдэхгүй. Ямартаач нэг сэртэл халуунанж овоо буусан бололтой. Харин өөрөө ямар ч тамиргүй хിവэрэл байлаа. Аман цанхгийн эрхэнд босч пенгийнхээ хаалганы нүхээр харуул гадаа хэдийн харанхуй болжээ. Гэрээс яндангаар уурс авсан хоолны үнэр сэнхийн. Тэрээр хаалгаа онгойлгон хүний хөл хүрээгүй цаснаас амандаа хийн цангаагаа тайлаад буцаж хэвтлээ. Хоолны үнрээр хоосон ходоод нь хоржигнож тэгэх хэрээр дотор нь муухай оргон хий огуулна. Үүрээ за маргааш гэхэд хөл дээрээ босчих байгаа. Босс намайг гайхаж байгаа да. Яаж хэл хүргий дээ вэз. Ядаж номин манай гэрээг мэдэхгүй. Өөрөө өгөх юмсан. Намайг ёстой муухай хүүхэн гэж бодож байгаа да. Ээж минь охиндоо туслаач. Тэрээр ийхүү бодож байснаа дахин халуурч буй бололтой дэмэрэн унтаа сэрүүн хоёрын хооронд өөрөө өөртөөгөө ярин гиншин хэвтэнэ. Өөрөө иймэрхүү байдалтай 4 хоног. Ганц үл залгуулж байгаа юм нь шороотой цас.
Эхэндээ шороог нь тургиж байсан бол одоо шороо хүртэл түүнд амттай санагдаж эхлэв. Эхэндээ гидсэн захтнаж хажууд нь гэрээс үнэртэх хоолны үнэрт мансуурч байж ядтал хорхоосч арааныхын шүлс гашуун өргүүлэн амтагдана. Түүний хинч хүү хай гисэнгүй. Нэг удаа гэрээс дунд хүүхэд нь өөрийг нь асууж буй сонсогдоход өөрийн ирэхгүй хүүхэд гэдэг л хамгийн үнэнч ариухан гэгээхэн амьтад ямдаа хэмээн бодож билээ. Түүний нүд нь хуурайш нь нулимсч гарахаа байжээ. Үнэр гэж хачин юм байгаа байх та. Иймэрхүү байдалтай би хаана хүрэх бол хэмээн бодно. Тэрээр энэ бүхнийг амсаж байхдаа хүн амьдралдаа заавал их бага хэмжээгээр зовлон амсдаг гэж байсан. Миний хувьд одоо энэ хэсгийн хугацаал амьдралдаа туулах зовлон минь байх. Би заавал тисч гарах ёстой. Би амьдралд бууж өгч болохгүй. Маргааш гэхэд яаж ийж байгаад хөл дээрээ л босох хэрэгтэй. Энд ингэж өвхлээ хүлээж хэвтхийг ээж аав минь дээрээс хараад яавч тэсэхгүй шаналж байгаа. Хүнээс надаас амьдралынхаа төлөө ямар л тэмцэл гарна. Би тэр бүхнийг шавхан гаргах болно хэмээн бодсоор унтлаа. Бурхан минь, ээж минь надад эрч хүч өгөөч дээ. Зуны сайхан дэлгэр цаг хөдөө гэрийнх нь гадаа ээж нь ааруул базан сууж байгаа харагдана. Өөрөө ээжээ хэмээн гүйсээр очин хүзүүдэн авч нөгөө сайхан үнэрийг нь үнэртлээ. Ээж нь харин юу ч дуугарсангүй. Охиноо духан дээр нь үнэрлээд гэрт оруултал ширээ дүүрэн идэх дуртай бүгдийг нь өрсөн харагдана. Өөрөө баярлахын ихээр баярлаж ширээний ард суугаад юунаас нь эхэлж идэхээ мэдэхгүй харсаар байгаад бараг цадж байна гэнэ. Ээж нь түүнд өрөм хөвсөн өтгөн шаргал сүйтэй цай өгөөд дотор нь далны хуудас хөшөглөн хийж өгөв. Өөрөө ээж рүүгээ хараад би ийм их юм эдэж чадахгүй нэ гэд эрхлэмгүй дуугарснаа цайгаа ойчлоход аг таан амтагдан хамаг хөлс нь хамар дээрээ бурзааж ирэв. Тэрээр махнасаа идэх гэтэл чаддгүй. Бариад яг ам руугаа хийхин алдад нөгөөх нь унчхаад байна гин. Ээж нь өөдөөс нь тийм гэхин аргагүй өрөвдөлтөй харцаар хараад энгэртээ тэврэн чимээгүйхэн мэгшгэд өөрөөч гэсэн эхэр татан энгэртэн наалдан тас тэврээд ээж би идмээр байна штэ. Би энэ бүхнийг бүгдийг нь идмээр байна штэ. Яагаад миний аманд орохгүй байгаа юм бэ? Та бас яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Хэмээн уйллаа. Ээж нь дуугарахгүй хിവэрэ босоод гал үеийн дорн сайхан харшуул хийгээд амруу нь халбгаар хийж өгч байна гин. Өөрөөч баярлан дороо сэргээд тамир тэнхээ орж ирэхэд ээж нь хөлсийг нь арчиж өгөөд нэг сайн духан дээр нь зөөлөн үнэрснэ. Хайр гэрэлцэн харцаар харсаар далласаар алслан холдоод өгөв. Өөрөө сая сэхэ орон байдгаараа чарлан ээж та битгий явал да. Та охиноо ингээд орхиод явж болохгүй штэ хэмээн хойноос нь унан тусан уйлсаар гүйв. Энэ үест түүний чихэнд нь ээжийнх нь намуухан дуу. Миний охин одоо алцахгүй бос. Эмэгтэй хүн хизээ ингэж их унтаж байсан юм хэмээн шивнэх шиг болов. Өөрөөч эхэр татсаар нойрноос сэрлээ. Тэрээр сэрээд саяны зүгдээ бодоход яагаад ч юм ээжийтэйгээ уулзан их хүч орсон мэт болоод ирлээ. Өөрөө үндийн босоод үсээ арагш нэлэн учраа хилээд очиход ойлгох байлгүй дэгээд өөрт нь бол их л хурдан мэт боловч хөндлөнгийн хүний нүдээр яаж барандаа гэмээр тунай муута удаан хөлөө дааж ядан зөөж байв. Тэрээр алхаад чулуу хүрн химээгээд шүд зуусаар пингээ орхин хашаанаасаа гарлаа. Өөрийг автобусанд орон хойд хаалганы тэнд доошоо харан зогсоход хүмүүс хамар амаа таглан холдож байв. Кондуктор авгаа мөнгө нэхэн түүнийг угдчин элдвэр хэлсээр хоёр буудлын дараа түлхээд буулгачихв. Өөрөд энэ бүхэн үнэхээр ичгүүртэй байсан ч тэрээр амьд явахын тулд эцсийн найдлага дээрээ очихын тулд юу ч тоосонгүй. 3 дахь унаандаа суутал дахин хөөгдөн буухын даваан дээр нэг өвгөн "Хүү минь адилхан эмэгтэй юм байж чи яасан өрөвдөх сэтгэлгүй юм бэ? Харваас ядарсан амтан байдаг. Юуг нь авах гэсэн юм" хэмээн өмөрөв. Кондуктор харин өөдөөс нь
За та зүгээр л өөрөө мөрөөрөө хөнгөлтөө идлээд үнгүй явж байгаадаа баярлаад дуугүй явбал барав. Юу нь ядарсан байдгийм. Өдний насны залуу хүүхэн байж харваас хувцсан тийм ч ядгаа алдсан харагдахгүй л байна. Худлаа өрөвдөлтөө царайлаад та нарыг мэдэхгүй биш. Унааныхаа мөнгийг өгөхгүй ээж 100 цэнгэлдээ бол яаж ийж байгаад гаргадаг үсттэй. Алив тэр мөнгө өгөө. Өгч чадахгүй бол бууж үз хэмээн өгдсчв. Өөрөө дорой дуугаар доошоо харсан чихтэй эгчээ надад үнэхээр мөнгө байхгүй уучлаарай. Би хамаг мөнгө алдчихсан хэмээн тэр цаана арайхийн дуугарлаа. За чи битгий худлаа яриад бай. Ямар ч мөнгөгүй хүн алхаад явахгүй чи. Ямар хүл гаргүй хөгшин настай хүн байгаа биш. Аль буу хэмээн өөдрөө түлхв. Хүмүүс энэ бүхнийг хараад зайлуул наад охин чинь үннээ хэлж байгаа юм биш үү? Ганц хүн яах вэ хэмээн ам амандаа шуугилдав. Кондуктор өөрийнх нь эсрэг бөгж шуугилдахад бүрч хэл амаа билүүдэн. Тийм сайхан сэтгэлтэй юм бол та нар нэг хүний мөнгийг өмнөөс нь төлчихөөч. Би ч гэсэн амьдрахын тулд ажиллаа хийгээд явж байна хэмээн автобусаар нэг орилов. Анх өмөөрсөн өвгөн халаасаа ухаж байгаад мөнгө гаргаж ирэн. Мэ ав. Наад хүүхдээ тайван явуулж үз. Нэг асуудлаас болж тарих толгой эрэхтэл орилчих юм хэмээн хэлв. Өөрөө ингэтлээ догдолж баярлаж байсангүй. Өвгөнлөө нулимс гүйлгсэн талархсан харцаар хараад баярлаа хэмээн ганцхан үг хэлж чадав. Ийхүү хөөгдөж туугдан явсаар арайхийн номингийн гэрийн барааг сая нэг харлаа. Өөрөө арайхийн явсаар номингийн хашааны үүдэнд ирэв. Тэрээр үүдэнд нь эрэнгүүтээ сөхөрч суугаад яаж орох вэ? Номин байгаа болов? Өнөөдөр ингэхэд хиддэх өдрийн болоо хэмээн өөрөөсөө асууна. Номин өөрийг ажилдаа ирэхээ болсноос хойш 3 хоноод ажилласаа гарчээ. Нэгд шинэ орсон тогоочтойгоо таарахгүй. Хоёрт хуучин ажиллаж байсан газраас нь холбоо барьж хамаагүй өндөр цалин амласан тул хуучин ажилдаа эргэж ороод удаагүй байсан билээ. Тэрээр оройн цагаар ажилдаг болохоор хэдэн дүүдээ бин хайрж өгөх гэтэл тосон дуусчихсан байгааг мэдээд түүц орж тос авахаар гартал үүдэнд нь нэг бүсгүй доошоо харан ухаангүй шахуу сууж байгааг хараад цочин орилтол үүрээч хүн орлох чимээнээр толгоогоо өргөлөө. Номин үүрийг хараад гайхахын ихээр гайхав. Үүрийг гэртээ оруулж асуусан харцаар харуул цаатах нь идэх юм өгөөч хэмээн суулхан дуугарлаа. Номин яаран босч харцаа аягалж өгөөд дотор нь хідэн ширхэг хатсан боорцог хийж өглөө. Өөрөө амаа олохгүй хахаж цацсан идэж гарав. Хөлсөн дааварлан гарынхаа араар арчин нэг амьсгаагаар шахуу идэж дорн дуусгаж байгааг хараад түүнийг өрөвдгийн ихээр өрөвдлөө. Өөрөө 3 дахь цайгаа уух гэтэл номин хориглон. Өөрөө гинэт ингэж ихээр идэж болохгүй байхаа. Миний найз жаахан тавьж байгаад багаар идэлдэ. Гэдэс чинь янз бүр болбол яана гэв. Өөрөө ч заа хэмээ өөдөөс нь харж инээмсэглээд босох гэтэл чадсангүй. Гэдс нь хүндүр оргон дотор нь муу хараад ирлээ. Номин сандран би чамд хэлсэн штэ. Битгий их идэ гэж. Алив жаахан гэдсээ нар зүв элээд суу хэмээн хэлв. Хэсэг хугацааны дараа өөрөө ч гайгүй болж номинд шууд хэллээ. Уучлаарай номоо. Би тэр өдрийн орой гэрээсээ хөөгдөөд хэдэн өдөр хэлэн дээрээ юм тавьсангүй. Надад таних мэдэх хүн очих газар байх биш. Ганц байгаа нь чи. Гэдэл чам дээр хүрээд ирлээ. Би ажилдаа маргаашнаас орж байгаад чиний өрийг өгнө. Босс уурлаж байна уу? Намайг асууж байна уу? Үүрээ минь тэр мөнгө яах вэ? Харин гэд хэсэг чимээгүй сууснаа чамайг ирээгүй өдрийн маргааш нь л босс уурлаж танил гисэн байхаа нэг авгааг авсан. Би тэрнтэй таарахгүй ажилласаа гарчихсан. Тэгэхээр чи одоо очиод нэмэргүй байх. Тийм үү? Би тэгвэл одоо яана? Гэртээ лав буцаж очихгүй. Ямар ч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй байдаг. Гэтэл нэгч төгрөггүй хүн хаа хүрэх вүлээ? Чи үнэхээр юу ч хамаагүй хийх үү? Би хуучин ажиллаж байсан газараа орсон. Манайх шинжлэгдээд өргөтгөлд ороод шинээр хүмүүс авч байгаа л да. Ном минь чамд би яаж талархахаа мэдэхгүй байна. Тийм ээ, би юу ч хамаагүй хийн.
Харин гэтэл номин гадарлан чи олон хүнтэй гихгүй бол манад амьдарч болно. Хоёулаа өвөр төрөөдөө ороод л унтаж хөвтөд явж байтал болно биз? Өөрөө хэлэгч үг олдсонгүй. Баярын нулимс туслуулан найз гэдэг ийм байдаг гэж юу хэмээн өөрийн эрэхгүй дуун алдлаа. Тэр хоёр хамтдаа хэдэн бин хайрчгаад халуун усны газар очиж усанд орохоор гарлаа. Оройн нь үүрээ аль өнгөтөө гэсэн хувцас өмсөн номинг даган шинэ ажил дээр нь шалгуулахаар очив. Тэд явсаар нэгэн томоохон цэнгэний газар ирлээ. Номин өөрийн өөдөөс харан чи ямар ч ажлыг хийн гэж хэлээрэ хэмэв. Өөрөө ч чимээгүйхэн толгой дохин инээмсэглээд урам зоригтой тэр газрын үүдийг татан орлоо. Өөрөө ажилдаа ороод нэг л мэдхэд аль хэдийн 2 сарын үрийг үдсэн байв. Тэрээр анхандаа ажлын санаанд багтамгүй санагдаж байсан ч хүн өөрийгөө мэдэж альваад хэлбийлгүй нэг л чигээрээ байвал ямар ч үед барьцаалтахгүй юм байна гэдгийг мэдэж авчээ. Тэрээр ажлынхандаа нэр хүндтэй бас их олон найзтай. Шинэ ажлынх нь үеийн голдуу залуус түүнд хэрээрээ тусалж дэмждэг байлаа. Өөрөө хамгийн гол нь ажилдаа үнэн чудраг байж хинтээ ч муудалцалгүй байгаа бүхнээ харамгүй хуваалцаж өөрийнхөө л байдаг болохоор бүгд түүнд сайн. Тэрээр толны өмнө суун нүрэ бодож байтал өөрөө нэг ширээ гарсан хэмээн дуудав. Өөрөө ч өөртөө инээмсэглэл бэлэглээд захиалгын ширээнд очин сууж ажилдаа орлоо. Энэ удаа 5 солонгос 2 монгол байв. Өөрөө ч сурснараа аль болох их уулгаж орлого оруулах болохоор тэдэнтэй эвтэйхэн харьцаж байлаа. Түүнээс гадна өөрийг ширээн цуухаас өмнө менежер нь дуудан их нөлөө бүхий манай хамтрагч талын солонгосууд байгаа юм шүү. Аль болох эвтэйхэн үйлчлээрэ гэсэн болохоор хамаг байдгаараа найр тавин үйлчилж байлаа. Гэтэл 50 иргэм насны нэг солонгос өөрийг нэг л энгийн бус харцаар ширтэнэ. Тэрээр нөгөө хэдээ ахалж яваа бололтой ширээн дээрх зүйлүүд дундраагүй шахан байхтал нэмж захиалж байв. Тэгснээ өөрийг нэг сайхан ая бариач хэмээн хүслээ. Ажил бол ажил хойно. Өөрөө хаа очиж их сайхан дуулдаг аж. Тэрээр бодол хийлж байснаа зайлшгүй шаардлагаар сурсан нэг солонгос дууг дуулж өгөхөд бусд нь алга ташин төрөв. Энэ орой эдний ширээнийхэн их сэтгэл хангалуун байгаа бололтой. Гарын мөнгөч ахиухан өгч ширээг байнга сэлбэн дүүргэж хэр бэлтээвэ гэдгээ харуулна. Менежер нь бас өөрийг магтан сайн ажиллаа хэмээн урамшуулв. Өөрөө сурснараа авсан мөнгнөөсөө ажлынхандаа хувь хүртээгээд оройн нь номингийнхоо ээжид талархаж явдгаа хэлж сүү аваараа хэмээн хэдэн төгрөг өгөхөд бөөн баяр болон духандаа хүргэн авлаа. 2 хоногийн дараа нөгөө солонгос дахин ирлээ. Өөрөө ч нэг ихэн бодлгүй сууж байтал өөрийг захиаллаа хэмээн дуудав. Өөрөө өрөөнд ортол ганц нөгөө хүн, орчуулагч хоёроос нь өөр хүн байсангүй. Солонгос шууд яриандаа орон би чиний амьдралыг бүртгэлээс чинь олж уншлаа. Чи бол гайхалтай эмэгтэй байна. Би анхандаа чамайг зүгээр л хүсэмжилж, бусдын адил мөнгөөр өөртөө татъя гэж бодож байсан минь үнэн. Гэтэл одоо энэ бодол минь өөрчлөгдсөн. Би чамд тусламар байна. Андын ч юм уу ахын журмаар тусалж нэг ч гэсэн хүнд буян үйлдмээр байна. Танд баярлалаа. Гэхдээ надад одоо ямар нэг байдлаар тусламж хэрэггүй. Би болж байгаа. Сайн найз, сайхан хамт олон гээд. Үгүй дээ. Чи өөрийнхөө нүдийг нэг хардаа. Чам шиг охин энд ийм ажил хийгээд явж болохгүй. Би чамайг арай өөрөөр амьдраасаа гэж хүсэж байна. Ширээний үйлчлэгч гэдэг чинь нэрнээсээ эхлээд хүмүүст муугар бодогддог. Тийм ээ, би мэднэ. Гэхдээ би энэ ажлыг ажил гэдгээр нь хийдэг болохоос бие худалддаггүй. Тийм ээ, би мэдсэн. Тийм болохоор ч би чамд халдаж зүрхлээгүй юм. Би зүгээр л чамд туслах гэсэн юм. Чи зөвөр ойлгоорой. Бас сайн бодно үсттэй гээд цагийнх нь мөнгийг ширээн дээр тавьчихад гараад явчихв. Өөрөө гайхан хэсэг сууж байснаа ямар ч санаа оноотой юм билээ. Эр хүн л бол эр хүн шүү дээ. Ямар тач аль нэг байдлаар тусалцаал авч болохгүй юм шүү гэж бодсоор өрөөнөөс гарлаа.
Өөрөө өрөөнөөс гараад бодол дарагдан байгааг менежер нь ажиглах бололтой өрөөндөө дуудаж оруулаад учир байдлыг тодруулбал өөрөө ч үннээ хэллээ. Тэр хоёр хэсэг дуугүй сууж байснаа менежер "Би чиний өмнөөс тэг инг гэж шийдвэр гаргаад юу гэхэв? Чи өөрөө л мэд. Тэгээд ч өөрөө шийдчихвэл дараа нь бодолч нь хоёрдохгүй хин нэгнийг буруутгаж зөвтөхгүй амар биз. Би яах вэ? Наад хүнийг чинь ажил төрлийн хуваар жаахан гадарлана. Багада их хүнд хэцүү амьдрал туулж ирсэн өөрийн хүчээр өдий зэрэгт хүрсэн гэдгийг билээ. Тиймдээ ч ядарч зовж байгаа хүүхдүүдэд хандив тусламж өгдөг. Их олон салбарт үйл ажиллагаа зэрэг явуулдаг. Эхнэр хүүхдээ ослоор алдчихсан. Одоо болтол ганцаараа явдаг. Жаахан хатуу чангач гэлээ их өр нэмгэнтэй хүн гэж захирал ярьж байсан юм байна. Гэхдээ хүний дотор нь ороод гарсан биш. Би яаж мэдхв? Өөрөө өдөржин бодолд дарагдана. Нэрээ менежерийн хэлдгээр зүгээр л надад туслах гэсэн бол яах вэ? Харин эргээд надаас дааж давшгүй өр нэхвэл би яах вэ? Ер нь би ингэхэд юун дээр тусалцаа авах гэж. Сургуулаа төгсөе гэвэл одоо ч өөрөө төлбөрөө төлчхөөр л байна. Эрх намраас явхад 1 жилийн төлбөр юу байх вэ? Нэрэж бодоод байсан насаараа ингэж цэнгэний газарт ширээний үйлчлэгч хийж явалтай нь биш. Хинч гисэн залуу насан дээрээ сурч боловсрч сайхан хань ижил үр хүүхдээ тойруулсан халуун дулаан гэр бүлтэй болохыг хүсэн шүү дээ. Тэр үед танаа эхнэр ямар ажил хийдэг вэ гэхээр ширээний үйлчлэгч гэж хэлэлтэй нь биш. За юу ч болсон харж л бай. Өөрөө дахиад нэг хүсэлт гаргавал тэр үед нь сайн гэрээ хилцэл байгуулж байгаад үзээд алдахад уг нь болохгүй юм юу байх вэ? Хамгийн гол нь итгэл хэрэгтэй гэж бодож явлаа. Дараагийн 3 сар ямар ч ажиг сураг байсангүй. Нэг өдөр орчуулагч залуу нэрээд менежертэй нь уулзахаар болов. Тэрээр үүдэнд өөрөөдөө хальт тааралдаад инээмсэглэн толгой дохиод орлоо. Өөрөөд энэ нь яагаад ч юм нэг л дотн санагдаад ирэв. Хоромхон зуурт дайраад өнгөрсөн тэр харц түүнийг нэвт харж дотор нь шигдэн үлдчих шиг боллоо. Төд удалгүй менежерч өөрийг дуудан тэр залуутай танилцуулав. Үнэн дээр урд нь хэд таарч байсан ч албан ёсоор танилцаж амжаагүй байсан юм. Энх манлай химэн гараа сунгатал өөрийн цолмон химэн дуурайн бүтэн нэрээ хэлэн гар барьлаа. Менежер ширээнийхээ араас босон. За өөрөө минь чамд баяр хүргэе. Ийм аз завшаан тэр бүр хүнд тохиолддог юм биш. Манлай маань удахгүй Америкийн нэгдсэн улсад мастрын сургалтанд байгууллагаасаа томилогдсон явах гэж байгаа юм байна. Харин нөгөө чамд туслах гэдэг солонгос захирал нь чамайг хамт явах санал тавьж бидэнд хүсэлт ирүүлсэн байна. Ингээд тэр хүн чиний сургалтын төлбөр замын зардлаас эхлээд бүх зардлыг чинь 100% дааж тэнд очиод сургуулийн бүх асуудалд манлай туслах юм байна. Одоо арай баяр хүргэхэд эрт байна. Гол нь элчингээр орж визний асуудал шийдэгдэх хэрэгтэй байна гэжээ. Өөрөө энэ бүхнийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэр хоёрыг үнэн үү гэсэн шинжтэй баярын харцаар ээлжлэн харлаа. Манлай инээмсэглэн чиний гайхах чинь төмөн зөв. Би хүртэл анх сонсоод итгэж ядан тодруулж байсан юм. Тэгээд та яагаад заавал тэр охин туслах гээд байгаа юм бэ гэж асуухад миний өөдөөс харж байснаа. Би тэр охины нүдэнд хурсан гунигийг арилгамаар байна. Зовлон гэж юу байдгийг би мэднэ. Туулаад гарсан. Гэтэл тэр эмэгтэй хүн байж мөн л туулаад гарсан байна вүлээ. Би найз номингоор нь түүний бүхий л өнгөрсөн амьдралыг яриулж тэгж ядарч зовж явсан байж сэтгэлийн жолоо алдалгүй хүнээрээ байж чадсныг бахархсан юм гэж билээ. За өөрөө минь амжилт хүсье. Маргааш би ирж авна. Ганц нэг бүрдүүлэх бичиг баримт байгаа гэд гарав. Манлайг гарсны дараа менежер нь ирж гарыг нь бариад за өөрөө минь энэ л чигээрээ байдгийм шүү. Ээж аав хоёр нь чамайг мартаагүй харж л байсан байгаа биз? Одоо чи алцахгүй. Толгойдоо юм хийгээд авчихсан байхад чи хаач газардахгүй. Одоохондоо ажлынхандаа чимээгүй байж бай. Би чөлөө олгосон сургалтанд явж байгаа гэж хэлээ. Хүний хэл ам хэцүү шүү гэд инээмсэглэв. Өөрийн цээжин дотор баяр гэдэг багтаж ядан оволцно.
Тэрээр хүн бүхэнд хэлмээр байсан ч хэлээ хазан арайхийн тэр өдрийг өнгөрөөлөө. Төгсгөл хэсэг. Сан Франциско хотын цэцэрлэгт хүрээлэнд үе тэнгийн 2 бүсгүй мөр зэрэгцэн суугаа харагдана. Сарнаа нулимсаа арчин чи минь ийм амьдрал туулаад гарсан юм гэж үү дээ. Би тэгэхэд өөрөөр бодож чамайг үннийг хэлэхэд ямар нарийн хүлцэнгүй ноомоо юм. Өөрөөсөө хүртэл харамлаад гэж боддог байсан штэ хэмээн хэлээд нулимсаа арчлаа. Өөрийн өөдөөс нь инээмсэглэн хараад зүгээр дээ. Би одоо л хамгийн аз жаргалтай амьдарч байна гээд цааш ярих гэтэл өөрийгөө утсан дуугарлаа. Өөрөө уучлал гуйгаад утсаа авснаа. Байна уу? Тийм ээ. Оо, ах уу. Яасан гинэ? Би одоо ажилгүй байгаа. Надад юу байх вэ? Тийм үү? За, би орой ярилцаж байгаад болъё. Та бие сайн бодоорой. Баяртай. Сарнаа өөдөөс нь харснаа. Ахтай болоо юу? Миний найз гээд инээмсэглэв. Өөрөө хариуд нь. Би угаасаа л ахтай хүн шүү дээ. Ах бурууга мэдээд уучлал гуйсан. Намайг наашаа гарахаас хэд хоногийн өмнө ажлынхан гаргаж өгнө гээд бид нар хэрэндээ хөөхөн найр хийсэн юм. Сайхан хамт олно шүү. Надад ихч тус болсон. Миний амьдралыг өөрчилж замыг минь зааж өгсөн буянтай газар. Сайхан ч залуустаа. Тэгээд номин бид хоёр харихаар ажлын урд такси дуудчихад гараад иртэл ахын найз байж таарсан юм. Найз ч гэжтэй манай хамар хашааны ах л да. Тэр л хэлсэн бололтой. Маргааш нь ажлаа хүлээлгэж өгч байтал ах гэнэт хүрээд ирсэн. Тэгээд надтай ярих юм байна гэд надаас уучлал гуйгаад миний орхиод гарсан хайрцгийг минь тэр хэвээр нь өгсөн. Тэр хайрцагт нэг захиа байсныг ах олж уншсан юм билээ. Намайг явсны дараа ах зургуудыг нь эмхэлж үзэж байгаад аавын захиаг олоод харцгаж. Би мэдэж байсан ч ахад хэлээгүй байсан юм. Тэр захианы гол агуулга нь манай ээж аав хоёр ханилаад олон жил болсон ч өөр хүүхэд гараагүй юм гинлээ. Нэг удаа аав оторч яваад ирэхдээ нэг манцүйтэй хүү авчираад хөгшин минь би сая явж байгаад нэг ядарсан айлаар орлоо. Тэднийх олон нялх хүүхэдтэй 2 хөгшин байх юм. Нэг хүүхэн дөнгөж амаржаад төрхийн хүндрэлээс болоод нас нөхчөж. Тэгээд энэ муу хүүг эхийнхээ толгойг залгисан гээд сүйдлэх гэж байхаар нь хөгшин нь аваад ирлээ. Чи минь хүүгээ авна уу? Сайн ир болно доо гээд ахыг духан дээр нь үнэрлээд ээжэд өгч. Ээж ч бөөн баяр болж нялхийнх нь үнэр арилаагүй өхөөрдөм жаахан хүүгээ тэрч элгээ дэвтэж байсан гэсэн. Харин ах том болоод хоцуурн бараадаад ээж аавыг нэг их хайхрахаа болсон үед аав тэр захиаг бичээд ээжэд өгч. Цаад хүүгээ нэг эрэгт нь өгнө үсттэй. Одоо ингэж байгаа хүн надаас хоошоо та хоёрыг харж хандах нь юу л бол доо. Эрх биш хүн ухаантай юм бол үүнийг уншаад нэгийг тунгаан үз гэсэн гин. Ээж ахыг нэг эрэгт нь өгөх гэж байснаа хар илгийн гэдгээ мэдээд надаас хойш муу ганц охиныг минь тоохоо болчихвол гэж бодоод хав дарсан юм шиг билээ. Ах тэрийг уншаад ухаарсан. Гэвч нэгэнт бүх зүйл өнгөрсөн. Хэрвээ би тэр үед өлсөөд юм уу хөлдөөд өгчихсэн байсан бол энэ хүн өнөөдөр хинээс уучлал гуйгаад явж байх байсан бол. Гэхдээ би уучлаа. Ээжийнхээ загснаар би сэтгэлдээ хин нэгэнд муу санаж явахгүй гэсэндээ ахыгаа уучлсан. Одоо сэтгэл тайван амар байна гэд инээмсэглэв. Сарнаа өөдөөс нь хараад чийч агуу юм аа. Ах чинь тэгээд одоо юм гуйгаад байгаа юм уу гэснээ. Уучлаарай. Өөрт хамааралгүй юм асуучихлаа. Нэрээ нөгөө солонгос яасан? Чи уулзсан уу? Гэд нүдээ эргэлдүүлв. Өөрөөч даган инээснэ. Ах уу, жаахан мөнгө л асууж байна. Байнга л ингэдэг юм. Цоо захирлуу. Тэр хүнд би маш их өртөө. Хизээ нэгэн цагт заавал ачийг нь хариулна. Одоо бол дотроо тэр хүний өмнөөс сайн сайхныг хүсч залбирч явдаг. Уулзалгүй яах вэ? Уулзаад яаж баярлаач хэлж мэдэхгүй байсан. Гэтэл өөдөөс нөгөө л дөлгөөхөн нүдэрээ харан инээмсэглээд би талигач охиныхоо төлөө нэг ч гэсэн охинд буян үлдэж баярлуулж чадсандаа л маш их баярлаж байна.
Хожмын нэг өдөр уулзахдаа би чиний нүднээс дахин гуниг харахгүй шүү гэж үлээ. Тийм ээ. Би одоо маш их жаргалтай, сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Ханыхаа олсон хэдийг зөв зохистой хэрэглэж, илүү харалгүй зөвхөн одоо байгаадаа л сэтгэл хангалуун, хайр инэрл халуун дулаанаар төөнсөн өөрийн гисэн орох орон, хайрлах хүмүүстэй амьдралаас амсаж болох тэр бүх жаргалыг эдлээд сайхан амьдарч байна да. Гээд жаргалтай хүний харцал ийм сайхан талбун байдаг байх гэмээр Мишев. Гэтэл тэндээс ээжээ, аав ирлээ хэмээн орилон бүдчин гүйх хүүгийнхээ зүг харвал манлаа машинаасаа буун сарнаатай толгой дохин мэдлээд та хоёр минь нарлаж байна уу гэсээр хурч ирээд ээлжлэн үнслээ. Шулганан хөөрөх бяцхан хүүгээ дундаа хийн хөгжилдөн алхах тэр гурвын араас сарнаа хараад нэгэнтээ санаа алдаад инээмсэглэн. Зовсны эцэст жаргадгаа гэдэг үнэн үг юм да. Хүнийг хизээч дахин гаднаас нь дүгнэж элдвэр хэлж яриха болий. Тэр бүхний цаана юу ч нуугдаж ямар ч хүн байж болох юм бэ гэд мөн гэрийн зүг охиноо хөтлөн миний охин хоёулаа аавда ямар хоол хийж өгөх вэ хэмээсээр явлаа. Төгсөв.